Өнөөдөр минь дэвргээ шалмарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ ээлжид мэргээрээ олзож байгаа маш их баяртай байна. За видеороо орохоос өмнө subscribe дараарай гэж сануулъя. 100k маш ойрхон байна шүү манайхаа. Subscribe дарж өгөөрэй please. За өнөөдрийн сэдв болохоор зэрэг таны гэрлэх хүний талаарх мэдээллийг авч байгаа. За нээлттэй уншлагаараа болохоор зэрэг хэдүүлээ. Ерөнхийдөө энэ хүн нь ямар хуу энергитэй хүн бэ? Тэ та хоёр ямар хуу байдлаар уулзрах вэ? За та хоёрын одоо харилцааны тэр нэг юм динамик гэх юм уу те харилцааных нь ерөнхий энерги за мөн дээрээс нь та хоёр ямар одоо чаленж буюу ямар давааг давж иж нэг нэгнтэйгээ уулзрах вэ гэсэн иймэрхүү асуултуудыг асуух болно. За мэдээж хэрэг нэмэлт хэсэгтэй байгаа. Нэмэлт хэсгээр болохоор зэрэг таны гэрлэх хүний талаарх одоо зан чанар те ямар нэгэн онцгой зүйлс чадвал одоо гадаад төрхийг нь бас харж өгөх байгаа. За тэг хизээ уулзрах боломжтой байна вэ гэдгийг нь харж өгнө. За мөн дээрэс нь яг одоо ингээд зүгээр сүнсний ертөнцөөд таны тэр гэрлэх хүн чинь танд юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэдгийг асуух болно. За ингээд хэдүүлээ одоо групп сонголтынхаа хэсэг рүү орцгоё. За энэ бол нэгдүгээр групп зургийг нь харуулъя. За харин энэ бол хоёрдугаар групп. За энэ бол 3 дугаар групп. За энэ бол сүүлийн 4-р групп байна. За маш өөр өнгөтэй. Тэгэхээр аль нь одоо нүдэнд нь хамгийн их тусаад байна. Аль өнгөнд нь илүү их татагдаад байна. Аль нь яалтчгүй л ингээд нүдэнд нь тороод байна. Тэрийг хэтрүүлж бодохгүйгээр сонгоход болох юм шүү. За ингээд одоо та бүхэндээ чимээгүй бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай зүйтэй морил та бүхнийхээ за хинтээ гэрлэх вэ гэдгийг харж өгч байгаа шүү. За эхлээд хэдүүлээ Oracle хүзрээс эхлэе. За та нарын маань татагдсан Oracle хүзэр болохоор энэ хүзэр байх хэвээр. За эндээс харж байхад бол эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие бинийгээ сарны өмнө ингээд айгүй гоё тэрсэн байна. За ер нь бол энэ харилцаа бас нэлээд ийм зүүн сувинлаг харилцаа бас мэдрэмж айгүй өндөртэй сэтгэл хөдлөл өндөртэй юм харилцаа байх магадaltaй. Ялангуяа та хоёр дөнгөж одоо танилцаад удаагүй байхдаа бол бас хамтдаа одоо нэлээд их одоо дотоодоо ууталж ярих тий айгүй тийм гүн түвшинд ингэж холбогдох гэх юм уу да тий зүгээр л ингээд нэг юм өдөр тутмын амьдралаа ярьдаг гэхээсээ илүүтэйгээр бие бинийхээ магадгүй өнгөрсөн амсж исэн зовлон ч юм уу тий эсвэл тиймэрхүү хүмүүс хоорондоо айгүй хуваалцдаг. За тэгээ ер нь болоод байгаа зүйлсийг мэдрээд байгаа зүйлсээ нэг нэгнтэйгээ маш их ярилцдаг юм хүмүүс байх нь байна. За мессежийн хувьд болохоор зэрэг та хоёр танилцсанаар нэг юм нэгнийгээ нөхж байгаа юм шиг мэдрэмжийг авна. Тэгэхээр та хоёр айгүй тийм эсрэг цэцрэг хүмүүс байх магадлалтай гэсэн үг. Таны гэрлэж байгаа тэр хүн чинь болохоор зэрэг яг тантай адилхан хүн гэхээсээ илүү нэг юм хоёр одоо лего ингээд яг ингээд гоё ингээд таарж байгаа юм шиг тий. Таны дутууг нөхөж өгдөг. Жишээлх юм бол та санхүүгээ барьж чаддгүй бол таны одоо гэрлэх тэр хүн бол айгүй санхүүгээ сайн барьж чаддаг. Эсвэргээрээ тэр хүн спортондоо муу бол та айгүй тийм спортондоо сайн. Тийм болохоор та хоёр ингээд яг нэгээ ингээд дутуугаа нөхөөд тэгээд хамтдаа яг нийлхээрээ бүр ингээд айгүй тийм хүчрэхэг одоо хосууд болдог те. Илүү эрүүл амьдралын хэм маяг илүү сайн сайхан зүйлсээр тэмүүлэхэд бол та хоёр нэг айгүй тийм дэмжиж яаж өгдөг. Нөхөж өгдөг ийм хүмүүс байх нь байна. За дараагийн Oracle хүзрөө нээж харъя. Дараагийн Oracle хүзэр болохоор Romance Angels хүзэр байгаа. За getting to know each other буюу за тийм. Тэгэхээр яг түрүүний яриад байсан юм байна. As you reveal innermost selves to each other you bond deepens гэд та хоёр болохоор зэрэг үнэхээр яг өөрөө өөртөөхөө дотоодыг амар их хоорондоо ярилцдаг хүмүүс байх нь. Бүхэл хосууд муудалцдаг. Тэгээ муудалцахтаа зүгээр ингээд нэг амар буруутгаад эсвэл эсрэгээрээ ингээд нэг өөрийгөө ингээд амар хамгаалах гэхээсээ илүүтэйгээр та хоёр болохоор зэрэг яг тээх үеэд гарч болно. Гэхдээ ядаж эсвэл одоо муудалцааны яаж та хоёр шийдвэрлэдэг байх вэ гэхлээр зэрэг үнэхээр ингээд ийм миний дотор болоод байна. Яг үнэндээ би чамааг алтгаас айсан юм аа ч юм уу те яг үнэндээ би ийм юмнаас айсан ингэсэн тэгсэн гээд үнэхээр ингээд айгуу тийм гүн одоо дотоодоо хоорондоо ярилцдаг юм хүмүүс байх болно. Тийм тэгжээж та хоёр ер нь бол бие биендээ маш их хайртай болж тий. За тэгээд цаашлаад одоо ингээд
насаараа хамт амьдрах хүнээ болоод сонгож байгаагийн бас нэг том шалтгаан нь бол та хоёр бие бинийгээ үнэхээр ингээд маш гүнзгий төвшөнд ойлгож чаддаг, маш гүнзгий сэдвүүдийн талаар ярилцаж чаддаг тийм нэгээ одоо яг ойлголцлын тал дээр бол үнэхээр маш сайн дэмжиж чаддаг ийм хүмүүс учраас одоо гэрлэх тэр шийдвэрт одоо хүрч байгаа гэх юм уу да тийм дүр зураглал харагдаад байна. За энэ болохоор чаленжийн хөзөр байгаа. Чаленж буюу та хоёрын хувьд одоо аль нэг нь за гэхдээ ер нь бол угаасаа хамтраад те яг ямар энергийг одоо давн туулж иж жоохон сөрөг гэхийн цаашийн гэхдээ ерөнхийдөө нэг юм садаа дотор болоод байгаа ямар энергийг туулж байж давж байж учрах вэ? Эсвэл яг одоо гэрлэх хэмжээний тийм дотн хүмүүс болох вэ гэдгийг харцгаая. За seduction гэдэг хөзөр гарч ирсэн. Энэ болохоор зэрэг одоо хорхитолттэй ингээд урин дуудлага нэг тиймэрхүү юм баахгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол над дээр эндээс ямар дүр зураг харагдаад байна гэхээр зэрэг та хоёр ингээд хайрын харилцаа эсвэл ямар нэгэн харилцаа гэдэг зүйл бол зүгээр нэг юм сатаарл биш, зүгээр нэг юм догтлол биш те. Зүгээр л нэг юм фан байх гэсэн, зүгээр л нэг юм за жоохон нэмэх 18-аар хэлэх юм бол унтаж хөвтөх гэсэн ийм зүйл биш юм аа. Гэдгийг бүр яг 100% ойлгоод тэрнээс одоо move on хийсний дараа тэр энергиэс ингэж өөрийгөө гитлэгсний дараа та хоёр яг жинхэнэ утгаараа одоо гэрлэх юм хэмжээний те дотн нэг нэгэндээ итгэдэг, нэг нэгээ хөндлөдөг юм хосод болох нэ. Тэгэхгүй ингээд зүгээр те за ингээл явж үлээ. Юу ч гэсэндээ энэ хүнтэй нэг уулзаад үзье те. Юу ч гэсэн энэ хүнийг бараг л одоо амтлаад үзье ч гэдэм үү те. Энэ тогтлол надад таалагдж гин гэсэн юм нөгөө өнгөцхөн одоо сэтгэл хөдлөл амьтналаг тэр шинж чанартайгаа зууралдаад ах юм бол нэгдүгээрт угаасаа энэ хүнтэйгээ уулзрахгүй байж магадгүй эсвэл уулзсан ч гэсэндээ яг одоо гэрлэх хэмжээний ийм хүмүүс болохгүй байх магадлал өндөр. Тийм учраас ер нь бол анханасаа яг хүмүүстэй дейт хийж байхдаа хүмүүстэй болцож байхдаа тэр хүнтэй яг ямар одоо зорилготойгоор уулзаад байгаа юм бэ гэдгийг жоохон тодорхой болгодог байвал зүгээр юм байна. Нэгдүгээр групп ихний хувьд. Тэгэхгүй бол ингээд жоохон хөнгөн хуумгай байгаадах юм бол за юу болохыг харъя гэсэн байдалтай те анханасаа ингээд энэ хүнтэй эсвэл угаасаа гэрлэхгүй гэсэн гэдгээ мэдж байгаа тэр хүнтэйгээ удаан одоо орооцолтой байх тусам гэрлэх хүнээ болвол ингээд өөрөөсөө холдуулж байгаа гэхин цаашаа одоо тэр учрах цаг хугацааг нь хойшлуулж байгаа гэх юм уу да тэгж тайлбарлуулаарай зүгээр юм байна. Тиймэрхүү үйл явдал бол нэлээд болж байгаа харагдаж байна. За тэгэхээр одоо бол ингээд нэг тийм жоохон цензуртэй болж байгаа гэсэн үг шүү дээ. Яг үнэхээр одоо миний уулзж байгаа хүн, миний танилцж байгаа хүн тийм надтай яг жинхнээсээ ингээд айгу дотн ярилцаж чадж гэнэ үү? Миний дотоодыг ойлгож гэнэ үү? Одоо тэр гүн гүнзгий сэдвүүдээр ярилцаж ойлголцож чадж гэнэ үү? Тэр тал дээрээ ер нь бит хоёр хэр холбогдож байна вэ гэдгээ бас нэлээд хардаг байх зүгээр. Тэг мөн дээрээс нь нөгөө хүн чинь хэрвээ үнэхээр ингээд зүгээртэй нэг зүгээр л ингээд хэдэн удаа болцоод үзье те нэг хэсэгтээ ингээд баг явлдаад үзье ч юм уу те нэг тиймэрхүү байдлаас хандж байгаа хүмүүс бол таны хань бол биш байх нэ те тэрийг бол аягүй сайн ойлгох хэрэгтэй санагдаж байна. За одоо болохоор зэрэг яг гэрлэх хүнийхэн талаарх мэдээллийг авъя. За 9-ийн зоос гарч ирсэн. За тэргүүн сэлэм буюу тамгын сэлэм. За тэгээд 4-ийн хаяг. За энэ хүн болохоор зэрэг за нэгдүгээрт болохоор хит хэдэн юмнууд орж ирж байна л да 3 хөзөрнөөс маань. Нэгдүгээрт энэ хүн бол бас нэлээд бие даасан, мөнгө төгрөг, ажил карьерда болон өөрийнхөө бие биелдэрт маш их анхаарал хандуулдаг хүн байна. За таны гэрлэгч байгаа энэ хүн болвол магадгүй одоо ээж аваасаа мөнгө авсан ч юм уу те эсвэл ээж аав дээрээ гэр бүлийнхэндээ танил талууд дээрээ айгүй их тэгж тулгуурлаж карьераа өсгөж байгаа гэхээсээ илүү үнэхээр өөрөө айгүй их хичээдэг бие даасан байдалтай маш их ач холбогдол өгдөг төрлийн хүн байна. За тэгээ энэ хүн магадгүй үнэхээр юм амбицлог шинж чанартай гүйлг авахын сайтай юм хүн байх болно. Ялцчгүй сэлэм гарч ирж байгаа учраас энэ хүний за одоо мэлмийн хүрд болон хоолой хүрд болон за магадгүй титэн хүрд. За гэхдээ яг бодит амьдралтай холбоод ярих юм бол илүү хоолой хүрд болон мэлмийн хүрд хоёр нэлээд одоо идэвхтэй байдаг буюу энэ хүн одоо бизнес сэтгэлгээтэй байх магадлал маш өндөр те. Ер нь яаж мөнгө олох уу? Яаж юм хурдан шаламгаа байх уу? Яаж одоо шийдэл гарц гаргалгааг олдог байх уу гэдэг дээр нэлээд их тархины хүчээ зарцуулдаг ийм төрлийн хүн байна.
За тэгээ энэ хүн бол яг одоогоор бол яг өөрийнхөө байр орон нийгэмд эзлэх байр суурь за тэгээ карьер гэх мэтчлэн энэ зүйлсүүд дээр маш их анхаарлаа хандуулад яг шаргуу хөдөлмөрлөд явж байгаа төрлийн хүн байгаа нь бол харагдаж байна. За мөн дээрээс энэ хүн айгүй тийм юу байж магадгүй 9 зоос маань өөр бас юу илэрхийлдэг вэ гэхээр зэрэг ер нь айгүй тийм талын айгүй элбэг дэлбэг байдлыг харуулад байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүн жимэнд явдаг байх магадлалтай эсвэл ямар нэгэн спортоор хичээлдэг за амбицлог нөгөө карьердаа анхаарлаа хандуулдаг нэлээд дээшээ доошоо янз бүрийн юм хийсэн бизнес эхлүүлж үзэж байгаа эсвэл компанид байгаа бол тэр компанида бас өөрийнхөө эзлэх байр суурийг нэлээд хүчтэй ингэж авч явахыг хичээдэг яг ийм хүн байгаа байхгүй. За мөн дээрээс нь энэ хүн бас айгүй үзэсгэлэнтэй хүн байх магадлал маш өндөр. Гадаад төрхийн хувьд үзэсгэлэнтэй. Яг л 9-ийн зоос маань өөрөө rider weight буюу уламжлалт хүзэр дээр үнэхээр тийм чинэлэг бөгөөд үзэсгэлэнтэй хүнийг харуулдаг байхгүй. Тэгэхээр яг тийм төрлийн хүн байх бас магадлал айгүй өндөр. Өөрийнхөө гадаад төрх ер нь л өөр дээрээ маш их анхаарлаа хандуулдаг. Өөртөө цаг хугацааг зарцуулдаг. Өөртөө хөрөнгө оруулдаг ийм төрлийн хүн байх нэ. За тэгээд та хоёр шүү дээ эхэндээ бол онлайнаар танилцаж магадгүй. За сэлэм минерийг авч байгаа учраас сэлэм минерийг маань өөрөө бас нэг аюу тийм харилцаа холбоо мессеж зэргийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр ямар нэгэн байдлаар нэгнийгээ анх танилцахдаа онлайнаар танилцах эсвэл мессеж бичилцэж эхлэх тиймэрхүү байдлаар ерөнхийдөө бол эхний үе бол явхаар харагдаж байна. За энэ хүнтэй бас та танилцаагүй байна. Хамгаан энерги гарч ирсэн учраас энэ хүн бол өнгөрснөөс ирсэн гэсэн мэдээлэл бол ерөөсөө одоогоор бол харагдахгүй байна. Тэгэхээр та энэ хүнтэй ер нь цоо шинээр танилцах магадлал маш өндөр. Тамх үзрүүд маань бол ерөнхийдөө шинэ бүхний эхлэлийг илэрхийлж байдаг, шинэ бүхний үрийг илэрхийлж байдаг үзрүүдэг. Тийм учраас тамх гарч ирсэн гэхлээр зэрэг ямар ч л байсан гэсэн шинээр танилцах хүн байна гэсэн. Одоогоор та энэ хүнийг танихгүй байгаа гэсэн үг гэж гарч ирж байна. За 4-ийн аяг гарч ирсэн сонирхолтой санагдаж байна. Энэ хүн айгүй нэг талаасаа ингээд маш юм хөдөлгөөнтэй спортоор хичээллээл өөртөө ч анхаарал тавиал карьердаа маш их анхаарал тавиал ингэж байгаа. Энийг нь биш үү ер нь бол та хараад бас эсвэл бусад хүмүүс хараад эсвэл өөрөө ч гэсэндээ нөгөө хүн чаа бэйгөө уйтгартай амьдраад байна гэж бодож магадгүй. Яг л энэ хүний ингээд өдрүүд нь айгүй тийм ойлгомжтой байдаг. Өглөө бослоо дасгалаа хийлээ, усанд орлоо, ажилдаа явлаа, хурж ирээд юмаа идлээ. За тэгээд нэг бизнес юм хүн байгаа бол тэр мөрөн дээр анхаарлаа хандууллаа, унтлаа. Ямар нэгэн юм амар exciting хийгээд байгаа юм байхгүй. Ерөнхийдөө энэ хүн бол нэлээд тийм рутинд дуртай хүн байх магадлалтай, цагийн хуваар дуртай хүн байх магадлалтай байна. Ерөөсөө бүх юм нь өдөр нь хийх бүх юм тодорхой 7 хоногоо бас төлөвлөдөг. Магадгүй бас хитрхийн амар гадуур дотор яваал учир зүггүй ингээд ах бас сонирхол жоохон байхгүй. Тэгээ яг одоо бол ингээд гэрлэх хүнийхээ бас энергийг ингээд мэдрээд тэр хүнээ бас агуу тийм санагалцж байгаа байдал бол бас надад мэдрэгдэж байна. Яг л 4-ийн аяг маань болохоор зэрэг эргээд нэг юм жоохон ингээд уйтгартай байгаа ч юм уу эсвэл өөртөө хэдийнэ байгаа зүйлсээ жоохон чамлж байгаа ч юм уу шин зүйлсийг жоохон харж чадахгүй байгаа нэг юм гацангадуу энерги илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр таны гэрлэх хүн дээр бол энэ энерги явж гин. Тэгээд энэ уншлагыг хийж байгаатай холбогдуулаад би юу гэж хэлэх гээд байна вэ гэхэлэр зэрэг энэ хүн бас яг өөрийнхөө хосыг хостой болох юмсан. Тэгэх юм бол миний амьдрал дараа илүү нэг юм гэрэл хийгээ за мөн дээрээс нь зөвхөн ингээл өдөр болго нэг юм робот шиг ажилдаа яваад буцаал ирээл эсвэл ингээл нэг юм хичээлээ хийжэл өөр хийгээд байгаа юм байхгүй гэсэн тэр мэдрэмжинд маань ингээд нэг юм шин гэрэлт хийгээ аз жаргалыг оруулж ирэх хүн нь ингээд миний хос байх юм шиг санагдаад айгуу тийм хостой болохыг хүсэж байгаа ч юм уу. Тэр байтугай яг хостой явж байгаа ч гэсэндээ тэрэндээ бас яг 100% хүсэл хангаламж яагаад гэвэл гэрлэх хүн биш гэдгийг хүмүүс бол тэртээ тэргүй юу мэдэрч идэг гэж би боддог. Тэгэхээр тэрэндээ бас нэг тийм жоохон чамлсан маягтай ингээд сэтгэл готралтай баг зэргийн нэг юм уйдсан өөрийнхөө өдөр тутмын амьдралаас жоохон залхсан ийм байдал бол гэрлэх хүнээс нь ажиглагдаж байна. За бусдаар бол ерөнхийдөө мөнгө төгрөгөн дээр бол та хоёр ер нь цаашдаа нэг ямар санаа зовдох юм байхгүй. Ягаад гэвэл таны гэрлэх хүн өөр айгу тийм чинэлэг мөнгө төгрөгөн дээр бол угаасаа айгу сайн анхаарлаа хандуулж чаддаг. Тэрнийхээ төлөө үнэхээр сайн явж чаддаг ийм төрлийн хүн байна гэж гарч ирж байна. За дараагийн хөзрүүдэд гаргаад ирлээ.
За тэгэхээр та хоёрт нэг ийм oracle хүзэр сонгоод ингээд тавьж юм. За тэгэж гаргаж ирэхэд болохоор зэрэг за та хоёрын хин нэг нэ энэ та байх магадлал бас айгүй өндөр гэж би бол бодож байна. За гэхдээ би яг ингээд нэг хүн нь ингээд одоо уншуулж байгаа та тий нөгөө хүн болохоор таны гэрлэх хүн ингээд яг ингээ оноочоор зэрэг энэ зөрөөд байгаа тохиолдлууд байдаг. Тэгэхээр аль нь яг танд илүү таарж байна, аль нь нөгөө хүн чинь байж магадгүй юм шиг байна. Өөртөө тэрийгэ сонгоход болно. За гэхдээ ер нь бол та хоёрын хин нэг нь заяа. За ялцчгүй одоо тарих уншлаг энэ төр уншиж байгаа таны хувьд бол энэ магадлал нь илүү өндөр байна. Тэр нь юу вэ гэхэлэр зэрэг айгуу сүнслэг хүн байгаа даахгүй те. За тэгээд энэ гэрлэх хүнтэйгээ яг анх ингээд учирч байхад бол ер нь тун удалгүй за энэ үнэхээр яг миний гэрлэх хүн байна, хүн мөн байна гэж ялахад маш амархан байх болно. Яагаад вэ гэхэлэр зэрэг янз бүрийн ийм дохионууд ертөнцөөс болон одоо сахиусудаас нь маш ихээр орж ирэх болно. Тэгээ тэр хүнтэй яг уулзрах үед одоо юу гэдэг чинь мэдгүй одоо хүн болгоны ийм өөрөөр дохионууд орж ирдэг штэ жишээлх юм бол одоо ижил тоо байдаг ч юм уу аль эсвэл таны өмнө нь ингээд айгүй анзаарч хардаг байсан юм тэмдэгтүүд ингээд энэ хүнтэй холбоотойгоор айгүй гарч ирэх гэх мэтчлэнгээр ингээд айгүй ийм ертөнцийн ийм нууцлаг дохионууд маш ихээр орж ирэх болно. Тэгээ тийм ч учраас ер нь бол бас зүн сайн гоорооч гэсэндээ энэ хүн яг миний хүн мөн байна гэсэн мэдрэмжийг маш хүчтэйгээр мэдэрч чадна. Өмнө нь бас ингээд зарим нэг буруу хүмүүсээсээ ийм мэдрэмжүүдийг авч исэн байж магадгүй. Гэхдээ л энэ хүнтэй уулзсны дараа яагаад өмнөх тэр зүйлсүүд өмнөх тэр харилцаанууд худлаа байсан юм бэ? Яагаад тэр үед ч гэсэндээ тийм янз бүрийн тохионууд авч исэн юм бэ гэд бүх юм айгу тодорхой санагдах болно. Тэгээ энэ нь болохоор зэрэг яг энэ зүүн сайн өндөр байгаа тэр хүндээ бол маш их юм амар амгалангийн энергийг авчирч өгөх болно. За харин нөгөө хүн нь одоо энэ admire гэдэг хүзэр гарч ирсэн байгаа хүн нь болохоор зэрэг бас яг нэг юм өөртөө чинь учирснаар ч юм уу эсвэл та хоёр учирснаар нэг юм цоож тайлж байгаа юм шиг мэдрэмж авах болно. Яг л ингээд өөрийнх нь хүсдэг байсан, боддог байсан бүх зүйлс ингээд яг чек гэд бүгдээрээ ингээд яг таарж байгаа тий. Үнэхээр л яг жинхнээсээ өрөөсөн легогоо олсон юм шиг ийм мэдрэмжийг нөгөө хүн нь авах болно. За ингээд та хоёр ерөнхийдөө дөнгөж учирсныхаа дараа нэгэндээ маш хурдан ойлголцоод за бит хоёр ингээл ерөөсөө хамтдаа насыг барах нь одоо зөв юм байна те. Энэ насаа бол ингэж хамтдаа өнгөрүүлэх юм зөв юм байна гэсэн итгэл маш хурдан төрөхөөр харагдчих. Тийм яагаад гэвэл ингээд одоо таны гэрлэж байгаа хүмүүс л тавар ч юм уу ямар ч гэсэн та хоёрын аль нэг нь болохоор зэрэг те. За миний хань ингээд ийм байгаасаа гэж айгүй хүсдэг тийм боддог юмнууд угаасаа байдаг те. Одоо юу гэдэг мөнгө төгрөгөн дээрээ асуудалгүй сайхан хөлөө олцсон ч юм уу эсвэл ядаж айгүй сайн амбицтай хичээнгүү те. За мөн дээрээс нь надад ийм мэдрэмжүүдийг өгдөг те. Ингэж хувцалдаг гадаад төрхөн ийм гэд янз бүрийн ингээд нэг юм чеклист шиг юм гаргацсан. Тэгээд ингээд та хоёр уучрахад яг тэр чеклистний бараг 100-ны ингээд 90%-ийг нь яг үнэхээр ингээд болцлооч хангаж байгааг ингээд мэдрэн гэх юм уу да. Тэгээ тийм учраас шууд анханасаа л ер нь учирсныхаа дараа та хоёр айгүй хурдан юм бат бөх харилцаанд орно. Нэг тийм учир зүггүй ингээд амар дундуур нь салаал нийлээл те янз бүр болоод ингээд ах тийм юм бол ерөөсө харагдахгүй байгаа байхгүй юу? Ер нь бол айгүй процесс хурдан болж өнгөрөхөр магадгүй тэгээд яг нэгдүгээр группыг сонгосон хүмүүс яг энэ гэрлэх хүнтэйгээ учирсныхаа дараахнаас л ер нь хоёулаа хамтдаа амьдарч эхэлдэг ч юм уу те альсвал яг сүү тавиад гэрлээд бэр гуугаад те тиймэрхүү юмнууд айгүй хурдан хийхээр харагдаж байна. Тэг ер нь айгүй нэлээд тийм бэлтгэлтэй басан үедээ үнэхээр яг хүнтэй одоо гэрлээ те одоо бол яг ингээд хүнтэй амьдрахад те бэлэн болсон байна гэсэн үедээ та хоёр бол учирнаа. Тийм за тэгээ наан нь амжуулах юм юу вэ гэхлээр зэрэг нэг юм нөх хөнгөн хуймгай энергиэс гарах гэдэг байгаа шүү дээ. Яг тэрнээс ингээд залхах хэрэгтэй байгаа байхгүй та хоёрын аль нэг нь. Тэгээ би дахиад ингээд нэг хүнтэй ингээд нэг болцоонд яваал нэг худлаа царай гаргаал тэр хүндээ таалагдгаал мессеж хүлээгээл те тэгснэ ингээд нэг хамтдаа жоохон цагийг өнгөрүүлчихээл тэгэл яах гээд байгаа нь мэддэхгүй тодорхойгүй байдал иймэрхүү юмнаас бүр амар залхасны дараа та хоёр учирна гэж гарч ирж байна. Маш сонирхолтой. За тарих үзрүүдэд татаж авъя. За lovers үзэр science дээр гарч ирсэн.
Маш гоё хөзөр гарч ирж байна. За тэгээд дараагийн болохоор зэрэг 3-ын сава. Тийм ээ, энэ бол ингээд амар тийм хүчтэй бөгөөд итгэлтэй харилцаа байх болно. Одоо та хоёр учирлаа, нэг нэгээ танилаа. За энэ үнэхээр миний хань болох хүн байна гэж танилаа. Тэнгуутаа ер нь ялангуяа одоо энэ тарих хөзрийг үзэж байгаа энэ science гэдэг хөзөртэй илүү таарад байгаа нэг нь тэ энэ хүнтэй учирсныхаа дараахан ер нь бол шийдвэрээ шууд гаргана гэж хэлж байна. Би энэ хүнтэй цагийг өнгөрүүлэх. Одоо би энэ хүнтэй насаа өнгөрүүлэх юм байна. Би энэ хүнтэй энэ амьдралаа өнгөрүүлэх юм байна гэсэн шийдэлт бол шийдвэрт маш хурдан хүрнэ. Нөгөө хүн чинь болохоор зэрэг маш хурдан хүүхэдтэй болохыг хүснэ гэж гарч ирж байгаа юм. Ер нь ингээд дундасаа за хүүхэдтэй болдгоомаа гэхэд яг нэг юм хоёулаа байж агаад гуруулаа болж байгаа энерги аваад байхгүй. Одоо lovers хөзөр маань болохоор зэрэг яг юм нэг юм хоёр хүнийг харуулдаг байхгүй. Одоо уламжлалт хөзөр дээр ч гэсэндээ цаана нь болохоор зэрэг ийм сахиусан тэнгэр наана нэрхтээ эмхтэй хоёр хүн нүцгэн зогсож идэг ийм зураглалтай байдаг. Энэ хөзөр дээр болохоор зэрэг бас яг ингээд нэг юм хоёр ийм гэрэлтэй хоорондоо ингээд амар гоё уусаад юм үзэсгэлэнтэй төрхийг ингээд бүрдүүлж байгаа та манай энэ зурнаас харж байгаа байх. Тэгвэл нөгөө хүн чинь болохоор зэрэг энэ хоёр гэсэн энерги 3 болгохыг хүсэлтэй. Тэгэхээр та хоёр ерөнхийдөө бол уулзраад нэг удалгүйгээр одоо магадгүй за хүүхэд гаргах бодлого бол тэжээвэр амтан авах. За тэр байтугай тэжээвэр амтан хүүхэд аль алийг нь хүсгүй байгаа тохиолдолд нийлж аваад хамтдаа бизнес эхлүүлэх хэмэтчлэн зүйлсийг хийх айгу магадлалтай. Яг гэвэл та хоёр ингээд нэгдэлд орсноор за та хоёр ингээд нийснэрээ та хоёрын аль альнийх нь энерги амар өндөр болно. Яг өмнө нь ингээд нэг юм хүн чинь ингээд ер нь ингээд хайраар харилцаагаар дамжуулж өөрийгөө айгүй их нээдэг. Та хоёр өөрөө өөрсдийнхөө талаар бас маш олон зүйлийг ингээд нэг учирсныхаа дараагаар нээх болно. Тэгснээрээ эргээд та хоёрын энерги ерөнхийдөө энергийн давтамж чинь маш өндөр болно. Энергийн багтаамж чинь өндөр болно. Ингэснээр зөвхөн нэг юм өдөр хоногтой ажил төрөл, хоол унд, бие бэлтар, тэг гэр бүл гэхээс гадна цаашлаа та хоёр ямар нэгэн зүйлийг одоо бүр бүтээж гаргах чинээний өндөр энергитэй болно гэсэн үг байхгүй. Тийм учраас ер нь бол танилцаад нэг удалгүй одоо айл гэр болоод тэжээвэр амтаа худалдаж авах ч юм уу, тэжээвэр амтаа өргөж авах ч юм уу, эсвэл хүүхэдтэй болох ч юм уу те. За тэгээд бүр үгүй гэх юм бол дундаасаа ямар нэгэн бүтээгдэхүүн гаргах, ямар нэгэн бүтээгдэхүүн тойр байх, ямар нэгэн бизнесийг төрүүлэх те. Иймэрхүү юмнуудыг маш эрчимтэйгээр хийж эхэлнэ. Тэгэхээр би шуудхан хэлэхэд энэ 1-р группийнхний хувьд бол эндээс надад ихэр дүлийн энерги бол айгүй их мэдрэгдэж байна. За мөн дээрээс нь дурлал тосууд гэдэг хүзэр маань ч гэсэндээ гарч ирснээ ингээ харахад бол айгүй тийм ихэр дүллэг энерги бол яалтчгүй айгүй мэдрэгдэж байна. Тэгээ хамтдаа ингээ нийлэнгуудаа юм бүтээгээд эхлэн гэхлээр зэрэг энэ бол өөрөө бас ихэр дүлүүдийн маш том шинж тэмдэг байдаг. Нэгдэлд орсныхаа дараа айгуу тийм энерги нь ингээд өсөөд маш олон зүйлс ингээд өөрчлөгдөж гараасаа маш их юм гаргаж эхэлдэг. Тэгээд ер нь бол ихэр дүлүүдийн бас нэг том одоо ихэр дүлүүд байдгийн шалтгаан чинь ихэр дүлүүд маань нийтлэлд орснороо болохоор зэрэг ерөнхийдөө өөрсдийнхөө энергийг дээшлүүлэхээс гадна нийт коллективийнхаа энергийг дээшлүүлээд одоо нийгэмдээ зориулаад ч юм уу коллективдээ зориулаад ямар нэгэн зүйлийг айгуу том зүйлийг бүтээдэг ийм төрлийн хүмүүс байдгаа. Энэ төрлийн харилцаа тэгэхээр яг тэр зүйл гарч ирээд байгаа учраас би ихэр дүлүүд байх магадлал өндөр гэж хэлж байна. За тэгээд яг хөө ихэр дүл гэдэг дээр нөх амар ач холбогдол өгөх хэрэггүй хүн ер нь бол угаасаа ихэр дүлтэйг л байвал сайхан байдаг шүү дээ. За тэгээд ямар ч байсан 1-р группийн хүмүүс маань бол иймэрхүү одоо мэдээлэлүүд гарч ирлээ та хэдэд маань таарсан ба таалагдсан байх гэж найдаж байна. За би одоо нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг таны гэрлэх хүний илүү их мэдээллүүдийг авах нь одоо зан чанар болон гадаад төрхийг харах болно. За мөн дээрээс нь та хоёр хизээ очих вэ гэдгийг харах болно. За хамгийн сүүлд нь болохоор зэрэг за сүнслэг ертөнцид те таны энэ гэрлэх хүн танд юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэсэн ийм 3 асуултыг асуух болно. За тэгээд үнэхээр энэ уншлага танд таарсан болвол таалагдсан болвол магадгүй таны үнэхээр хүсдэг гэрлэлтийг дүрсэлж чадсан болвол бас нэмэлт уншлагаар илүү их мэдээлэл орж ирэх магадлалтай. За гэхдээ энэ хүртэлх мэдээлэл нь бол бүрэн бөгөөд хангалттай мэдээлэл юм. Түүнээс заавалжгүй одоо нэмэлтийг авах шаардлага байхгүй гэдгийг та маань мэдж байгаа ах гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарж өгөөрэй. Дараагийн хараалцгаая бүгдээрээ баяртай. За 2-р группийн маань уншлагатай тавтай морил та хэдийхээ гэрлэх хүний талаарх мэдээллийг авч өгөхөд бэлэн болсон байна. За тэгэхээр та хэд маань энэ Чинэлийн агаан өнгөтэй зүрхэн хөзөрт
татагдсан байгаа. За энэ хүзрийн зургийг харах юм бол ерөнхийдөө нэлээд юм чернелийн өнгө давмгаалсан. За нэмэгтэйгийнх нь духнаас дух хэсгээс нь духных нь голоос юм цагаан гэрэл гарч байгаа гэх юм уу да. Тэгэхээр таны гэрлэх хүн та хоёр бол нэлээд юм гүнзгий, маш хүчтэй таталцлыг мэдрэх юм шиг тийм мэдрэмжийг надад өгч байна. За мессежийн хувьд болохоор зэрэг жоохон нэмэх 18 юм гарч ирсэн байна. Тэгэхээр хүүхдүүд үзэж байгаа бол 10 секунд урагшлуулчаарай. Тийм одоо тэр талаараа бэлгийн амьдрал талаас та би биндээ бас нэлээд хүчтэй одоо татагдах ийм төрлийн хүмүүс байна гэсэн үг. За тэгээд доотлын мессеж болохоор зэрэг honor the place in one another where you are one eternal soul, for there you will find true bliss буюу нэг сүнс шиг ингэж оперейт хийдэг гэх юм уу. Тийм яг нэг юм одоо хайрын давтамж гэх юм уу, одоо ертөнцийн давтамж гэх юм уу, нэг тийм маш юм гайхалтай өндөр давтамж байдаг да. За жоохон сони яриад байж магадгүй. Гэхдээ ер нь бол за би ингээд таадтай тайлбарлаж хэлье гэж бодож байна. Би 2 дугаар группийнхний өчигдөр унших гэж үзээд талаас нь би хайцсан байхгүй юу. Яагаад гэсэн бэ гэхээр зэрэг надад хитрхи хүчтэй олон төрлийн мессежүүд зэрэг орж ирээдээс учраас би энерги газардуулах хэрэгтэй болоод тэгээ жоохон ингээд хуйлдаад ядраад тэгээ би өнөөдөр дараагийнх нь өдөр нь ингээд бүх энерги сайхан сэлбчээд бүх зүйл ингээд 50 болсны дараа газартлахтайгаар за тэгээд ертөнцийн тусламжтайгаар та хэдэн уншиж өгөхөөр шийдээд энийг хийж байгаа. Энэ группээс би бол нэлээд юм хүчтэй зарим тохиолдолд жоохон аймаар бас энергийг мэдрээд байгаа байхгүй юу. Одоо шуудхан хэлэх юм бол энэ харилцаа бас жоохон токсикч байж магадгүй юм шиг надад санагдсан. Гэхдээ энэ нь миний өөрийн айцтай бас холбоотой байж магадгүй гэдгийг шууд хэлэх нь зөв болоо гэж бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол би яг ингээд одоо ертөнцийн энергийг өөрөөрөө урсгаж энэ тариа мэргүүдээ чанартай хийхийн тулд орж ирж байгаа мессежүүдийг шууд гаргах хэрэгтэй байдаг. Тэгээ өчигдөр би ерөөсөө тэгж чадахгүй байсны улмаас өөрийнхөө энергийг баарсан. Яг ингээд нэг юм дундуур нь ингээд гоё одоо нэг юм турба байлаа гэж бодоход тэр дундуур ус ингээд шууд ингээд нээлттэй ингэж урсчих хэвээр юм. Тэнгүүд би болохоор дундуур нь ингээд хааж магаад байсан учраас энэ дэр нэг тиймэрхүү асуудал жоохон гарсан. Тийм учраас би өөрийгөө ядраасан. Тэгээ өнөөдөр дахиад хийж байгаа гэдгээ та хэдтэй шууд хэлсэн нь зөв санагдаж байна. Тийм учраас хэлж байна. Яагаад гэвэл зэрэг миний хэлэх байгаа одоо та бүхэн дээр гарч ирж байгаа энэ мессежүүдийг хүмүүс одоо айгүй тийм токсик харилцаатай андуурч магадгүй гэсэн айдас надад байгаа. Тэгэхээр энэ харилцааны суурь нь ер нь ямар ч харилцааны суурьтай ялангуяа гэрлэлт гэдэг гайхалтай зүйлийн суурь нь маш одоо амар амгалан хайран дээр суурилсан байх хэрэгтэй байдгаа гэдгийг үргэлж одоо энэ уншлагын туршид за тэгээд ер нь цаашлаад бусад бүх уншлагын туршид санаж байгаарай гэж та хэдтэй бас зөвлөе. Тэгэхээр юуны төрөнд болохоор зэрэг та хэдийн маань сонгосон энэ хүзэрч гэсэндээ өөрөө нэлээд ийм хүчтэй энергитэй. Надад болохоор зэрэг одоо би бинийгээ бүр ингээд одоо та энэ хүнтэй танилцчаад за би ингээд энэ хүнээс болий ч юм уу альсвал арай л дэндүү амар ингээд контролоо алдаж татагдаад байна. Жохон өөрийгөө ингээд өөрлөгөө татъя гэж татхад айгүй хэцүү байх болно. Ер нь энэ харилцааг эхэндээ бол газардуулахад айгүй хэцүү, жоохон сэнсрэх магадлалтай гэх юм уу. Гэхдээ тэр нь яг ингээд энэ мессежээр гарч ирж байгаа учраас би хэлэх нь зөв. За гэхдээ бас яг нэг юм амар кармик эсвэл айгүй хортой харилцаанууд бас ингэж эхлэх гээд байдаг тий. Нэг нэгэндээ яг юунд нь татагдаад байгаа нь мэддэхгүй зүгээр л ингээд амар хүчтэй татагдаад яг ухаанаа алдаж дурлж байгаа юм шиг. Тэгээ тэр нь одоо зүгээр миний өөрийн тий өмнө нь ингээд авч ийсэн шархууд мархуудтай бас холбоотой учраас айц маягаар одоо гарч ирээд иж магадгүй. Гэхдээ тэгж татагдсан харилцаа болгон токсик байх ёстой, тэгж татагдсан харилцаа болгон хортой гэсэн үг бас биш ээ гэдгийг бас ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр та хэдтэй ямар ч байсан би зүгээр хүн учраас те миний өөрийн гэсэн юмнууд ингээд энэ уншлагнууд руу бас орж ирдгээ гэдгийг та хэдтэй энэ удаагийнхаа уншлагаар энэ боломжийг ашиглаад бас мэдэгдсэн зүгээр юм болоо гэж бодож байна. За тийм байна. Тэгэхээр ямар ч байсан та хоёрын энэ харилцаанаас бол би маш хүчтэй таталцлыг бол мэдэрч байна. Тэгээ энэ сүүл рүүгээ намайг айлгаж майлгаад ингээд ийм юм болгосон байна те. За дараагийн хүзрөө татаж харъя. Дараагийн хүзэр болохоор зэрэг chemistry гэдэг хүзэр гарч ирсэн. За гайхах юм ерөөсөө байхгүй.
та хоёрын дунд бол бүр юм хими урвал шиг зүйл явагдах болно. Нэг нэгэндээ үнэхээр контролгүйгээр дурлаж, үнэхээр контролгүйгээр татагдах болно. Үнэхээр урд насандаа энэ хүнтэй очирч исэн аль эсвэл сүнсний гэрээтэй ч юм шиг те ямар нэгэн байдлаар энэ хүнийг хармагцаа та хоёр танилцаад бие биендээ яг ингэ сохтож дурлаж байгаа. Маш хүчтэй chemistry буюу хими урвал явагдаж байгаа те ингээд одоо бүх энэ хүнтэй ингээд байснаар таны бүх идэс сэргэж байгаа юм шиг ийм мэдрэмжийг авах болно. Маш хүчтэй энерги. За дараагийн хөзөр болохоор энэ хөзрийг би ямар юугаар авсан бэ гэхлээр зэрэг challenge гэдгээр авсан байгаа. Та хоёр ямар одоо харилцааг эсвэл ямар энергийг давж туулж иж энэ одоо гэрлэх хүнтэйгээ те та хоёр учрах вэ гэдэг. За ингэж асуухад болохоор зэрэг сүхний хөзөр гарч ирсэн. За сүх маань болохоор зэрэг өөрөө альва зүйлийг маш хүчтэй одоо тасалдаг нэг юм багж хэрэгсэл байгаа шүү дээ те маш хүчтэй, маш эрттэй ийм зүйл гэдэг. За мессеж нь юу вэ гэхээр зэрэг хин нэгнээс салах, хин нэгнээс тустай байх, ямар нэгэн одоо паттерн буюу ийм гинжин хэлхийг таслах. За зарим тохиолдолд болохоор зэрэг чимээгүй болох. За тэгээд заримдаа хаягдах гэсэн ийм утгуудыг илэрхийлж байгаа. Гэтэ энэ дээрээс болохоор зэрэг надад энэ сүүлийн 2 морь нэг амар хамааралтай санагдахгүй байна. Яг хөө заримхны хувьд бол хамааралтай байж магадгүй. Гэхдээ ямар чаленж гарч ирж байгаа вэ гэхэлэр зэрэг таныг ингээд хаяад байдаг, таныг үл ойшоодог, тэ асуудлаа ярилцъя гэхэлэр зэрэг чимээгүй болоод байдаг. Энэ нь та өөрөө ч болж болно, эсвэл нөгөө хүн ч байж болно. Нэг ийм харилцааг тавьж явуулах шаардлагатай байна гэсэн үг. Тэ өмнө нь та татагдаад байдаг байсан хүнээс чинь яг таны гэрлэх хүн болвол айгүй өөр төрлийн хүн байна. Ерөөсөө таны сонирхдаг төрлийн хүн биш байх магадлал маш өндөр. Тэгэхээр та өмнө нь тэр татагддаг байсан хүмүүсийнхээ тэр гинжиг хэлхийг тасцжиж энэ хүнтэй одоо яг гэрлэх хүнтэйгээ уулзах болно гэдгийг харуулж байна л да. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ харилцаа мэдээж хэрэг маш их том утга учиртай таны хувьд одоо нэлийн одоо том сэрэлтийг өдөөж өгөх ийм харилцаа байх болно. Гэрлэх хүнтэйгээ уулзсаар та өөрийнхөө дотроос нөгөө хүнийхээ дотроос ч гэсэндээ маш олон зүйлийг нээж харах болно. Хүмүүс угаасаа одоо хайраар дамжуулж, магадгүй дурлаар дамжуулж, бусад хүмүүсээр дамжуулж өөрийгөө маш их одоо олж нээдэг байж байгаа. Ер нь би зүгээр тэгж боддیں۔ Амьдралын бидний учирч байгаа хүмүүсийн хамгийн гол утга учир нь тэдгээр хүмүүс маань биднийг одоо өөрсдөө нээхэд маш их тусалдаг. Гэх юм уу да тий бид нар бүхэл амьдралынхаа туршид одоо хүмүүсээр дамжуулж, туршлагуудаар дамжуулж өөртөө танилцах юм том аялал байдаг. Тэгэхээр энэ хүн бол таны хувьд одоо маш том ийм өөртөө танилцах түлхүүрийг үд хаалгаг нээж өгөх ийм хүн байна гэсэн үг. За тарай хөзрүүдэд татаж харъя. Эхнийх нь болохоор зэрэг сарны хөзөр, дараагийнх нь нарны хөзөр. За сар нар хоёр хамтдаа осороо гарч ирлээ. За дараагийн хөзөр нь болохоор зэрэг 6-гийн аяга. Дараагийн хөзөр нь тамгай аяга. Тийм тэгэхээр за нэгдүгээр болохоор зэрэг таны гэрлэх хүн та хоёр маш өөр хүмүүс байх болно. Гэхдээ энэ нь сайн хэрэг. Одоо хүмүүс ингэж ярьдаг штэ наран аав, сарын ижи гэж ярьдаг те. Тэгэхээр таны хувьд хэрвээ та өөрөө эмгтээлэг тал нь бол та энэ хүнтэй уулзсанаар өөрийнхөө одоо яг тэр эмгтээлэг талуудыг бүрэн дүрэн сэргэн гэсэн үг. Эсвэргээрээ хэрвээ та эрэгтэй хүн болвол өөрийнхөө эрэгтэйлэг одоо тэр шинж чанарыг бүрэн дүрэн сэргэн гэсэн үг. Ерөнхийдөө та хоёр хамтдаа оршихдоо нэг нь бүр яг жинхэнэ divine feminine буюу одоо тэмдэглэг эмгтээлэг энергиэрээ нөгөөх нь тэмдэглэг эрэгтэйлэг энергиэрээ амьдарч эхэлнэ. Тэгжээж ингээд яг нөгөө нэг yin yang те арга бэлэг эвсэлцэж ингэж одоо маш юм хүчтэй том энергийн их усэр та хоёр хамтдаа болно гэх юм уу да тий. Манай нарны аймаг мэдээж хэрэгтэй олон гаргуудаас гадна нар сарнаас бүрддэг. За ялангуяа манай дэлхий дээр бол нар сар хамтдаа харагддаг гэдэг ч юм уу. Тэр утгаараа ингээд нэг юм ямар нэгэн зүйлийг бүрэлдүүлж байгаа тий. Гэхдээ бол маш эсрэг тесрэг байна. Тэгэд шуудхан хэлэхэд энэ харилцаа эхэндээ бол одоо нэлийн салхи шуурах шиг байж магадгүй. Айгүй их давлгаатай, айгүй их дээшээ доошоотой, хоорондоо муудалцах, сүргэлцэх, ойлголцохгүй байх зүйлс олон гарах магадлалтай. Яагаад вэ гэхэлэр зэрэг ялцчгүй нар сар хоёр маань ингээд хичнээн ингээ маш юм тэнгэрлэг тий за манай ингээ дэлхий дээр ингээ хойлоо харагддаг ч гэсэндээ үнэхээр бас арай л дэндүү эсрэг тесрэг байдаг гэх юм уу да хоорондоо төстэй юм баг байхгүй тий сар болохоор зэрэг ингээд харах уу тий өөрөөсөө гэрэл цацруулдаггүй
эмэгтэйлэг талыг авч явдаг. Нар болохоор зэрэг зэрэгээрээ өөрсдөө гэрэл цацруулдаг. Эрэгтэйлэг тий том халуун гэх мэтчлэн ингээд энэ хоёр бол бүр ингээд айгүй хоорондоо ялгаатай тий нар сар хоёр маань. Тэгэхээр яг түүний адилаар та хоёр бас маш их ялгаатай. Тэгээд яг хамтдаа яаж хамтарч ажиллах уу тий хинэн ингээд одоо нар шиг байж ингэж гэрэл гүйгүүлэх хинэн болохоор зэрэг сар шиг байж одоо далаагаа удирдах гэдэг ч юм уу тий нэг тиймэрхүү ингээ хоорондын эвсэлцлээ эхлээд олоход бол бас жаахан хэцүү байж магадгүй. Тийм. Гэхдээ 6-гийн аяга энэ дээр гарч ирснээр сайн зүйл. Яагаад вэ гэхэлэр зэрэг яваанда энэ нэгдэлт бүрэн гүйцэд ороод хинэн энэ харилцааныхаа ямар одоо хэсгүүдийг авч явах юм те хинэн юугаа хийх юм хинэн хоорондоо яаж ойлголцох юм те яаж одоо хичнээн ингээд өөрч гисэндээ энэ харилцаа гэдэг зүйл дээрээ хамтдаа ингэж хөрсөндөө бууж энэ харилцаагаа арчилж авч явах юм гэдэг дээр бол удаан хугацаанд бол эв нэгдлийг бол олж чадна. Яг л 6-гийн аяга хүзэр маань л ороо яг тийм нэг юм harmony буюу те эв нэгдэл эвсэлцлийн энергийг илэрхийлж байдаг байхгүй. Тэгэхээр тэр талаасаа бол маш гайхалтай удаан хугацаанд те гэрлэлтийнхээ магадгүй одоо эхний хэдэн жил дээр хоорондоо жоохон дардар гэж аваад эсвэл одоо харилцааныхаа эхний хэдэн жил дээр дардар гэж аваад яг гэрлэлт одоо хийсний дараа бол та хоёр хоорондоо яг яаж харилцах яаж ивэ болохоо бол ойлгодог болно гэсэн ийм мессеж бол гарч ирж байгаа. За тэгээ дээрээс нь 6-гийн аяга гарч ирсэн нь 6-гийн аяга маань бас бидний өнгөрсөн амьдралыг ярьж байдаг. Тэгэхээр зэрэг таны гэрлэх хүн чинь зарим тохиолдолд заримынх нь хувьд зарим хүмүүсийн хувьд энэ үзэж байгаа хүмүүсийн маань заримынх нь хувьд бол өмнө нь таньдаг хүн байсан байж магадгүй. Жишээлх юм бол цэцэрлэгийн хүүхэд тий бага насны байрны найз ч юм уу одоо гэхдээ нэлээд олон жилийн өмнөх гэж би бол хараад байна тий зүгээр нэг хэдхэн жилийн өмнөх зүйл бол биш. За заримынх нь хувьд бол үнэхээр X нь байх магадлалтай. Гэхдээ X-тэй одоо ямар нэгэн байдлаар те таны toxic X-ийг бол би юусоо яриаггүй. X-тэй буцаж нийлэх талаар хэрвээ би ярьж байгаа тохиолдолд энэ нь дандаа одоо ямар нэгэн байдлаар те цаг хугацааны асуудлаас болоод альсвал хуйлаа хол газар байснаас болоод ч юм уу те ямар нэгэн toxic юмнаас болж салаагүй, хортой юмнаас болж салаагүй, нэгнийгээ гомдоож салаагүй те үнэхээр тэр үедээ цаг хугацаанд болоогүй хүмүүсийн талаар ярьж идэг. Тэрнээс ч таараа өдөр үзээд X-тэй нийлнэ гэсэн учраас гээд toxic X-тэйгээ буцаад бити оч нийлэрээ. За тийг яг би ингээд disclaimer-тэй анхааруулга болгож хэлэхгүй болох юм шиг санагдаад байдаг. Гэхдээ ямар ч гэсэн ингээд тэг хин нэгэн одоо өнгөрснөөс чинь одоо гинт шинээр гарч ирж магадгүй. Тэгээд энэ удаад хэрвээ үнэхээр X ч юм бол эсвэл өмнө нь таньдаг байсан хүн ч юм бол энэ хүнтэй энэ удаад энэ харилцааг эхлүүлэхэд бүх зүйл яг амар шив шинээр эхэлж байгааг мэдрэх болно. За заримынх нь хувьд болохоор зэрэг 6-гийн аяга буюу энэ өнгөрсөн болорсон гэдэг нь юуг илэрхийлж байж болох вэ гэхээр зэрэг мэдээж хэрэг урд насыг илэрхийлж байх магадлалтай. Та энэ хүнтэй урд насндаа очирч ирсэн ч юм уу аль эсвэл за бүр заримынх нь хувьд бол бас ихэр төлөлийн харилцааж байх магадлалтай тий. За тэгээд ер нь бол ихэр төлтөөгөө гэрлэн гэдэг маань бол тийм амар хүмүүсийн яриад байдаг шиг ховор зүйл биш байдаг. Тэрийг ойлгох хэрэгтэй. Ер нь одоо яг үнэхээр насан туршдаа амьдарсан хүмүүсийн ихэнх нь бол ихэр дүүл нь байдаг. Ихэр дүүл биш бол одоо салах магадлал бүр илүү болдгоо тий. Тэгэхээр та ингээ гэрлэх хүний чинь энергийг авч байгаа гэхэлэр зэрэг ерөнхийдөө мэдээж хэрэг бас тодорхой хэмжээгээр ихэр дүүлийн энерги рүү бол орж байгаа болов гэж бодож байна. За тэгээд энэ хүн нь болохоор зэрэг өмнө настай те урд наснда та хоёр учирч исэн гэхээр ихэр дүүлүүд бол угаасаа урд наснда учирч исэн байх магадлал мэдээж хэрэг маш өндөр ихэр дүүлүүд учраас ойлгомжтой те. За тэгээд дээрээс нь болохоор зэрэг ерөнхийдөө тийм учраас та хоёр бие бинийгээ эргээд танихад те тэр хүчтэй таталцал бас мэдрэгдэх магадлалтай. Гэхдээ энэ наснда та хоёрын одоо урд наснда учирч исэн байсан ч гэсэндээ энэ удаадаа та хоёрын амсах тэр хайр дурлал те тэр харилцаа бол айгу цоо шин байх болно. Энд дээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та хоёр одоо дараагийнхаа илүү гэгээлэг юм хайрын тавтамж руу шилжиж орсон байх болно гэх юм уу да. Хэрвээ өмнө нь та хоёр X-үүд байсан бол одоогийн одоо яг энэ гэрлэх үедээ танилцах тэр харилцаа чинь өмнөх тэр харилцаанаас шал өөр байна. Хамаагүй дээр байх болно гэсэн үг. Та хоёр хоёулаа сүнснийхээ хувьд арай илүү хөгжсөн тий зүгээр амьдралын туршлагынхаа хувьд ч гэсэндээ илүү хөгжсөн байх учраас өмнөх харилцаануудаас хамаагүй илүү одоо төвшин агсан ийм харилцаа байх болно гэж орж ирж байна.
За дараагийнхаа хүзрүүдийг авцгаая. За энэ болохоор зэрэг ингээд хоёр хүнийг төлөөлүүлж авч байгаа хүзрүүд байгаа. За аль нэг нь та, аль нэг нь болохоор зэрэг таны гэрлэх хүн. Аль нь гэдгийг бол та өөрөө шийдэрэй гэж би бол зөвлөж байна. Яагаад вэ гэхлээр зэрэг би ингээд за яг уншуулж байгаа хүмүүсийн зүүн гар талынх гэж хэлчихэр зэрэг над чи ингээд байраа солигдчиход байна гэдэг тохиолдлууд аюул олон байдаг учраас. За нэг нь болохоор зэрэг одоо мөрөөдөгч байх болон та хоёрын харилцааны нэг хүн нь мөрөөдөгч байх болон одоо ирээдүгөө маш их төсөөлдөг те бит одоо хамтдаа ингийн энэ амьдрал дээр ийм зүйлүүдийг бүтээж байгуулна гэдэг юм уу те хамтдаа ийш тийшээ ингэж нөөн ийм ажил хийн тэг ингээд одоо урагшаага маш их харсан. Тэгээд ерөнхийдөө энэ одоо мөрөөдлөө ингээд биелүүлэх дээр нэг хүн нь маш их анхаарах болно. Тэгэхээр эндээс бол шууд эргэтэлэг нэрэл үнэртэж юм л та. Тэ одоо алсын хараатай гэх юм уу те удаан хугацааныхаа төлөвлөгөөг боловсруулаад тэрнийхээ төлөө өдөр тутам үйл хөдлөл аваад явах хүн гэхлээр зэрэг мэдээж хэрэг эргэтэлэг энергийг нь харуулдаг шүү байна. За нөгөө тал нь нөгөө хүн нь болохоор зэрэг emotions буюу сэтгэл хөдлөлт маш өндөртэй байх болно энэ харилцаанд. Сэтгэл хөдлөл өндөртэй. За тэгээд ер нь энэ харилцааныхаа сэтгэл хөдлөл талуудыг сэтгэл зүй талыг илүү дотгошоогоо талыг бол авч авах байгаад гэсэн үг. Тийм тэгэхээр зэрэг ингээд та хоёр ерөнхийдөө бол яг энэ харилцаагаа бүтээхийн төлөө хэн нь юугаа хийх вэ гэдэг нь маш тодорхой байх болно л гэж гарч ирээд байгаа байхгүй тийм. Тийм нэг хүн нь болохоор зэрэг илүү дотгошоогоо нөгөөт нь болохоор илүү гадагшаага нэг нь ингээд мөрөөдөөл тийм юм хамаа төлөвлөл нэг нь болохоор зэрэг тэнгууд одоо дотгошоох ертөнцийг те дотоод ертөнцийг хэн авч явах вэ гэхээр зэрэг нөгөө хүн нь авч явахаар байгаа байхгүй те. Энэ мөрөөдөгч маань нэг өдөр ингээд өөрөө ч мэдхгүйгээр жоохон сэтгэлээр унсан байлаа гэж бодоход сэтгэл хөдлөлөө авч явах хүн маань болохоор зэрэг чиний сэтгэл хөдлөл яаж ийн ийшээ гүнзгий харцгаая юу мэдэрч ийн яагаад вэ гэдээ ярилцаж чадах те. За энэ сэтгэл хөдлөлөө авч явж байгаа хүн маань сэтгэл хөдлөлтөө хитрхи амар автаад сэтгэлээр ингээ готраад унтраад ингээд байж хат нь мөрөөдөгч маань болохоор зэрэг очиод хоёлаа ийм хийж бүтээж байгаа штэ өнөөдөр хүртэл ингэсэн байна ийм хийсэн байна ийм явцтай явж гин удахгүй хоёлын ирээдүйд ийм зүйл болох чинь энэ тэгээд хэлж өгөөд одоо хитрхи тэр дотгошоо бодлоос нь яг ингэж гаргаж өгдөг. Яг тийм нэрийг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс надад ямар ингээд ерөнхий дур зураг харагдаж байгаа вэ гэхлээр зэрэг нэг нь болохоор зэрэг маш эрэгтэй зав ингээл амар булчин шүрмс болсон одоо сахал самбаа болсон тий одоо эрэгтэй хүн гэдэг дүр ямар дүр байдгийг яг тэрийг бүр жинхэнэ юм боди хийсэн буюу яг тэр дүрээр ингээд амьдарч байгаа тий. За тэгээ эрэгтэйлэг хүмүүсийн эрэгтэйлэг энергийн маш гайхалтай талууд нь юу вэ гэхлээр зэрэг тий юмыг төлөвлөгч юмыг үйлдэгч амбицтай байх тий тэр бүх шинж чанарыг нэг хүн нь бол авч явж байгаа тий эрэгтэйлэг энерги давмгаа хүн авч явж байгаа. Эмгтээлэг энерги нь болохоор зэрэг надад юу гэж харагдаад байна гэхлээр бүр үнэхээр яг жигнэсээ ингээ урт өстэй тий би ми айгу гоё авч авдаг. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь одоо бүтээгч тий одоо эмгтээлэг энерги чинь бүтээгч энерги байгаад шүү дээ. Өөрөөсөө юмыг төрүүлж гаргадаг одоо амар бүтээлч сэтгэлгээтэй урлаглаг. Тэгэхээр надад яг юу харагдаад байна гэхлээр зэрэг ийм нэг ихнэр нөхөр хоёр байна заяа. Нөхөр нь болохоор зэрэг үнэхээр ингээд гадаа гараад ажил төрлөө айгуу сайн хийж агаад гэртээ орж ирэхдээ ингээд одоо эмгтэйгээ шүтэж орж ирдэг те ингээд ажиллаа хийж байхдаа гэр бүлээ эхнэрээ яг ингээд бодож ажиллаа хийдэг те ийм сайхан ингээд амьдралын төлөө би зүтгэж байгаа гэдгийг үргэлж сандаг. Тэг гэртээ орж ирэхдээ маш аз жаргалтайгаар ингээд орж ирдэг. Яг гэвэл эхнэр нь гэртээ юу хийж идэг вэ гэхээр зэрэг за энэ бол би яалтчгүй ингээд айгуу тийм хөвшмөл ойлголтуудыг ярьж байгаа шүү. Тэгэхээр тэрэнд битгий бас хитрхи их хүн дээр хүлээж аваарай. Эмгтэн болохоор яаж байгаа вэ гэхээр зэрэг одоо гэр орноо сайхан аваад явцсан тий. Угаасаа тэрэндээ өөрөө маш дуртай. Ягаад гэвэл гаднаас олж ирж байгаа тэр нөхрийнхөө одоо янз бүрийн нөөц бололцоо тий тэр одоо мөнгө төгрөгөөс авахлаа тиймэрхүү юмнуудаа ингээд гэр дотроо болохоор зэрэг яг жинхэнэ ингээд үзэсгэлэн гоог тий тэр бүх юмнуудыг ингээд гэрээрээ түгээгээд яг гэрээ нэг юм бүр юм sanctuary буюу юм бүр ингээд сүмшиг тийм гоё өөртөөхөө ингээ авч явж байгаа. Сүмшиг гэхлээр зэрэг шууд утгаараа одоо шашинтай холбоотой биш зүгээр яг гэрээ яаж ингэж амар гоё тийм урамсгалтай байлгах уу, гэрээ яаж гоё болох вэ? За тэгээ тэр гэр дотроо өөрөө ямар бүтээл төрөвч юм те. Надад яг ийм дүр зураг орж ирж байгаа хөө. Эмэгтэй ингээд нөхөр нь ингээд гадуур ингээ ажиллаа хийж явж байгаад ороод ирж байгаа те. Тэгээ бахан хоол хүнс авцсан магадгүй их нэртэй нэг гоё цэцэг мэцэг авцсан. Эхнэр нь юу хийж байгаа гэхлээр зэрэг үнэхээр амар үзэсгэлэнтэй хамаг гэрийнхээ ажил бүх юмнуудыг гоё амжуулсан. За тэгээ дээрэс нь өөрөө бас өөртөө одоо цаг гаргах, бүтээгч тэр энерги ашиглах тийм боломж бололцоотой. Ягаад гэвэл
яг өрөөнийхөө нэг буланд ингээд амар гоё уран зургийн хэрэгслүүд тавьсан. Уран зураг маргаа зураад ингээд байж байгаа. Тэгээ нөхөр нь ингээд орж ирээд эхнэрийнхээ ямар үзэсгэлэнтэй болохыг, гэр нь ямар гоё урамсгалтай болохыг хараад ингээд биширж байгаа тий. Яа, амар emotional болчихлоо. Яа, амар гоё нэг тийм зүгээр л амар аз жаргалтай тийм энерги мэдрэгдсэн. Тэгээд эмэгтэй энерги нь болохоор зүгээр нэг халтайгаа хавар байж байгаа гэсэн үг биш. Тэрнээс ч илүүтэйгээр яг жинхэнэ эмэгтэй хүний хийж чаддаг хамгийн гол үнэт зүйл бол бүтээгч энерги байдаг тийм. Яг тэрийг бүр амар тултал нь ашиглаж байгаа. Айгуу гоё тийм энерги тийм. Яг л цаанаасаа эргэжтэйлэг ингээд гаднаас ингээд юмнуудаа оруулж ирээд ингээд эмэгтэйлэг нь болохоор зэрэг эмэгтэй энерги нь болохоор зэрэг дотроосоо ингээд юмнуудаа гэрэлтүүлээд ингээд боловсруулад төрүүлж гаргаад ингээд тэг ингээд хамтдаа ингээд бүр ингээд улам амар тэлж байгаа мөрөөдлүүдэд биелүүлж байгаа үнэхээр гоё энерги мэдрэгдэж байна надаа. Та хоёрын энэ хүчтэй таталцал тэр бүхний цаана бол ийм юм хүлээж байх магадлал маш өндөр те. Энэ бол тийм тэгэхээр яалтчгүй надад айгүй хүчтэй тийм ихэрдүүлүүдийн энерги мэдрэгдэж байна. За тодорхойлогч бас хүзрүүдэд авцгаая тарай хүзэр. За би дундаас нь өөрөө emotional амар тийм сэтгэл хөдлөлтөд жоохон хоолой зангирч мангирлаа. Тэгээд үнэхээр хүчтэй групп байна ялцчгүй. Тэрийг өөртөө манифест хийж байгаа. Тийм тэгээд магадгүй бас ийм л ахал та манайхан та хэд маань ингээд үнэхээр юр бүсийн хайрыг хүсдэг те. Ингээд зүгээр л нэг ингээд одоо сетл хийнэ гэж ярьдаг шүү дээ те. За байгаадаа л талархыг гэж хүсдэггүй хүмүүс байж магадгүй. Таад маань бол үнэхээр яг төгс зүйлийг хүсдэг, төгс хайрыг хүсдэг, маш романтик хайрыг хүсдэг те. Баян чинэлэг байдлыг хүсдэг ч юм уу. Тиймэрхүү бас хүмүүс байж магадгүй. Тийм учраас тэрнийхээ төлөө ингээд тэр хэр баргийн хүмүүстэй бас ингээд харьцдаг марцгүй тийм байвал айгу зохилтой. Хэрвээ та яг одоогоор жоохон хөнгөмгөө хандаад жоохон өөрийгөө сетл хийх гээд за одоо хинтэй чамаагүй бараг цуйдаа муйдаа гэсэн тиймэрхүү бодол толгоонд чи эргэлдэж байгаа юм бол тэрийгэ дараахан зогсоох хэрэгтэй. Яг гэвэл яг та бүхний маань ирээдүйд бол ийм гайхалтай дүр зураг болвол хэдийнэ би болчихсон байж байгаа аахгүй. Яг гэвэл та энийг өөртөө магадгүй бүтээсэн байх. Энэ үнэхээр та нарын маань мөрөөдөл мөн байх тий. Хэрвээ та өөрөө эмэгтэй хүн болвол гэртээ магадгүй суугаад тий гэрээ гой болгоод дээрэс нь өөрийнхөө одоо бүтээлчтэй тэр урлаглаг гоо зүйлэг тэр шинж чанаруудыг яг жинхэнэ бүрнээр ингээд 100% илэрхийлээд тий. Тэгээ магадгүй одоо нөхөрчөн хэрвээ айгүй тийм боломжтой байж чадах юм бол гэртээ зүгээр туслагч аваад ингээд гэрээ менежертэй аваад тэгж бас болдог та тий. За хэрвээ та өөрөө эрэгтэй хүн болвол бас яг ингээд нэг юм амар гоё их нэртэй болоод гэр бүлийнхээ төлөө тэр хариуцлагуудыг авч аваад тэрнээсээ харин жилөө гэрчим хүч аваад гэртээ ирэхээр зэрэг их нэртэй амар хөрхөн үзэсгэлэнтэй хамаг юм ингээд болгоцсон. Үнэхээр одоо эмэгтэйндэд эмэгтэй тийм хүнийг бас хүсдэг байж болно гэдэг ч юм уу. Яг тиймэрхүү энерги мэдрэгдээд байна. Тэгээд хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд ерөөхдөө бас нэг тийм уламжлалт зүйлсийг бас тодорхой хэмжээнд үнэлдэг хитрхи нэг юм одоо шинэ үед болохоор зэрэг хүмүүс яагаад байгаа гэхээр зэрэг эмэгтэйчүүд ажиллах хэрэгтэй гэдэг шүү дээ. Яг би бас ерөөхдөө мэдээж хэрэг тийм хүн эмэгтэйчүүд бол ажиллаа хийгээд юу хүснээ хийгээд явах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ бас хажуугаар нь бол тодорхой хэмжээний нэг юм уламжлалт одоо яс заншлуудыг бас үнэлдэг талууд бол байгаа. Би юу ярих гэдэг эсвэл юу яриад байгааг ч бүр ойлгох байл. За ямар ч бас нэг тиймэрхүү жоохон ойлгомжгүйсэн бол уучлаарай бүрсүүл рүү амар өөр юм ярьцгаа явж байна. Гэхдээ ерөөхдөө нэг тиймэрхүү дүр зураг харагдаж байна. Тэгээд та хэд маань яавал яг жинхэнэ эмэгтэйлэг энерги өөрөөсөө гаргаж ирэх юм, яавал яг эрэгтэйлэг энерги өөрөөсөө гаргаж ирэх юм те. Тэр бүхнийг айгуу тийм зүгээр тодорхойлоод за тэгээд тэрнийхээ төлөө явхад те тэрийг хүсгэд бол ямар ч асуудалгүй харагдаж байна. Яг тэгвэл энэ ирээдүй бол хэдийнэ үүссэн байна ер нь бол те. Суурь нь бол тавигдсан байгаа харагдаж байна. За тараа хүзрүүдэд харахад 10-ын сэлэн болон 10-ын саваа гарч ирсэн байна. За хоёулаа 10 гарч ирсэн. Тийм тэгэхээр яалтчгүй энэ дээр бол ямар нэгэн зүйл одоо бүрэлдэж байгаа. Тэ 10-ын тоо болохоор зэрэг яг тэрийг илэрхийлдэг байхгүй. Ингээд ямар нэгэн зүйл одоо яг бүрэлдэж байгаа. Тийм энергийг харуулдаг. За тэгэхээр
энэ дээр бол яхаа жоохон надад бол сүдрийн талууд харагдаж байна. Энэ мөрөөдөгч хүн маань хитрхи амар бодолтой автах гэдэг байж магадгүй. За тэгэхээр эргэтэлэг тал нь бол бодолтой жоохон төөрөгдөх, бодолтой хитрхи автах, өөрийгөө голох шинж чанар жоохон давмгаалах гэдэг юм аа. Би та хэдтэй дөнгөж цаг хамгийн та хоёр одоо хамгийн гайхалтай энерги дээр байхдаа ямар байдгийг ярьж өгсөн. За тэгвэл сулраад ирэхээр те жоохон сүдрийн талууд нь намгаалаад ирэхээр яах вэ гэхээр эргэтэлэг тал нь хитрхи амар ихэн бодоод эхэлнэ. Одоо юу гэдэг чинь би одоо хангалттай те гэр бүлээ авч чадахгүй байна. Би хангалттай эр хүнийхээ үргийг гүйцэтгэж чадахгүй байна. Гэт өөрийгөө голох те аль эсвэл яг тэрийг хийх гэхлээр зэрэг өөрийгөө голох би чадахгүй баха. Би арай л миний чадал хүрэхгүй байна ч юм уу те. Тиймэрхүү ингээд нэг юм дандаа өөрийнхөө нуруулуу одоо хутга зоосон байдалтай өөрийгөө айгуу чамлаж өөрийгөө айгуу шийтгэх гэдэг тал руугаа орох гэдэг ч магадгүй. За эмгтээлэг талын сүдэр тал нь буюу одоо энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг авч яваад байгаа тал нь юу вэ гэхэлэр зэрэг бас ялгаагүй хитрхи олон ачааг өөрийнхөө нуруунд дээр өрөх гээд зовоод иж магадгүй. Тэгэхээр энийг анхнаас нь шууд танд анхааруулж хэлж гин гэсэн үг сахиусууд нь тэг ертөнцийн таадад анхааруулж хэлж гин. Энэ тал руу л ороод ирэх юм бол ерөнхийдөө энергийнхээ жоохон сүдэрлэг тал руу тэг онцгой тал руу орсон байна. Энийг ингээ буцаагаад одоо анагааж идэг юм эдгийг анагааж идгээгээд гол төрөлт нь оруулаад тэнцвэртэй болгох хэрэгтэй гэдэг нь тохио байх нь. Эмэгтэй тал нь болохоор яадаг вэ гэхээр зэрэг за би ингээд одоо гэрээч авч авах хэвээр гарч ажил хийх хэвээр хажуугаар нь би хөөрхөн байх хэвээр хажуугаар нь би бүтээгч энерги ашиглах хэвээр хүүхдүүдэд харах хэвээр сургуульд нь явуулах хэвээр энэсрэгээд хитрхи амар их ачаа өөрийнхөө нуруунд дээр аваад айгүй их ядарч магадгүй. Эмгтээлэг тал нь ядраад ирэх юм бол энэ харилцааны энерги нь болох байсан байна. Эргэтэлэг тал нь өөрийгөө голоод эхэлэх юм бол энэ харилцаа нөгөө нэг тэнцвэрээсээ алдагдсан байна гэсэн үг болдог байна. Тэгэхээр энийг даруухан тийм эмгтээлэг энерги нь өөрөө тэрийгээ бас хариуцлагатай байгаад хэрвээ өөрийгөө ядраагаад ах юм бол за би өөрийгөө ядраагаад байна боли алийг нь одоо зохицуулж болох уу энэ гээд алийг нь хаях уу те энэ олон саваануудаас алийг нь хаях уу алийг нь авч үлдэх үү гэдэг тодорхой болгох. За эргэтэлэг тал дээр болохоор зэрэг хэрвээ өөрийгөө амар голоод байгаа бол яг энэ дээрээ бас маш сайн ажиллах те яагаад анхнаасаа өөрийгөө голоод байгаа юм яавал би энэ шархуудаа анагааж идгээж чадах юм те өөртөө итгэл би ханаас болох юм шин зүйлс дээр анхаарч ажиллах хэрэгтэй болдог төрлийн ийм харилцаа байх нэ гэсэн. За гэхдээ хоёулаа бол та хоёр маш хичээнгүй хүмүүс байх болно. Аль аль нь амьдралынхаа төлөө үнэхээр их хичээж энэ харилцаагаа энэ гэр бүлээ энэ хайраа маш сайхан авч явахыг бол үнэхээр хоёулаа маш одоо хүсэж оролцоотой байх болно гэсэн үг. Тэгээ та хоёр маань бол маш гайхалтай эргэтэлэг эмгтээлэг тэр yin yang энергийг авч аваад үнэхээр гайхалтай амьдралыг бүтээх боломжтой байгаа харагдаж байна. За ингээд ерөнхийдөө нээлттэй онцлог маань үгээр дуусаж байна. Та хэд маань бас сонирхолтой одоо мэдээлэл өгч чадсан гэж найдаж байна. За одоо би болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ юу харах вэ гэхээр зэрэг хэдүүлээ гэрлэх хүнийх нь зан чанар болон гадаад төрхийн талаарх мэдээллүүдийг авах болно. За мөн дээрээс нь за та хоёр хизээ учрах боломжтой байгаа вэ гэдэг цаг хугацааны баримжааг авах болно. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг хэрвээ одоо энэ гэрлэх хүн чинь танд одоо сүнслэг ертөнцид ямар нэгэн зүйл хэлхийг хүсэж байгаа бол тэр нь юу байх вэ гэдгийг бас уншиж өгөх болно. За энэ хүртэлх мэдээлэл нь бол мэдээж хэрэг хангалттай бөгөөд бүрэн мэдээлэл мөн юм. Гэхдээ энд ирсэн мессежүүд нь тань үнэхээр таарсан, таны сэтгэлийг хөдөлгсөн тийм байгаа бол бас нэмэлт хэсгээс сонирхолтой мэдээлэлүүд гарч ирэхийг үгүйсэхгүй. За тэгээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна. Хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарж өгөөрэй. Тэгээд нэмэлт авсан бол нэмэлтээрээ тун удахгүй болзъя. Нэмэлт аваагүй бол дараагийн хавчлаар уулзцгаая. Бүгдээрээ баяртай. 3 дугаар группийн маань уншлагатай тавьмаар л за та хэдийхээ гэрлэх хүний талаарх мэдээлэл авахд бэлэн болсон байна. За та бүхэн маань энэхүү Oracle хөзрийг сонгосон байгаа. За энэ зургийг харах юм бол маш олон өнгө тэгээд ирээлжилсэн тийм маш олон өнгө ирээлжилсэн. За эмэгтэйгийн духны тэр хаваас ямар нэгэн юм гэрэл цэцэрч байгаа юм шиг харагдаж байна. За тэр эрэгтэй эмэгтэй хоёр маань хоорондоо маш ойрхон байж байгаа нь бас аюу тийм тухтай мэдрэмжийг төрүүлж байна. Энэ хоёр ер нь бол надад ингээд энэ зургнаас авч байгаа мэдрэмжийг хэлэх юм бол ерөнхийдөө ингээд олон өнгө мөнгө ирээлжсэн бодоход
одоо бүх зүйл нь юм өв тэгш байгаа. Тэгээд маш аюулгүй мэдрэмжийг авч байгаа хосууд юм шиг тийм мэдрэмж төрж айгүй ихтгэлцэл сайтай гэх юм уу. Хоорондоо ихтгэлцэл сайтай бас дээрэс нь одоо ертөнцөд итгэл сайтай тийм байгаа юм шиг. За мессежийг нь харъя. За хоорондоо ийм ойрхон байх боломжийг өөрсдөө олгоорой. За тэгтээ бас хажуугаар нь хувийн одоо орон зайтай байхыг ч гэсэндээ зөвшөөрөөрэй гэсэнтэй. За тэгээд хайр болвол хин нэг өмчөрхдөггүй. Зүгээр л хүлээн зөвшөөрдөг, бас дээрээс нь өгдөгөө гэсэн ийм мессеж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө энэ харилцаа та хоёрын гэрлэлттэй, таны гэрлэх хүн та хоёрын гэрлэлт бол айгүй тийм нэг нэгэндээ аюулгүй мэдрэмжийг айгүй өгөх харилцаа байгаа юм шиг санагдлаа. Та хоёр нэг нэгээ хитрхи ингэж амар хардаж ийш тийшээ явахыг ингэж контролдохоо ерөнхийдөө болвол ерөөсөө уртал болохгүй. Нэг нэгэндээ ингэж орон зай өгөөд за тэгээд айгүй тийм нээлттэй хосууд байж чадгал юм шиг тийм мэдрэмж надад төрөөд байна л да. Тэг ингээд ээлжлээд жишээлбэл ингээд энэ 7 хоногт эхнэр нь найзуудтайгаа шоодсон бол эх 7 хоногт нөхөр нь найзуудтайгаа шооддаг. Тэгээд эсвэл ингээд хамтдаа гарч марж ордог ч юм уу. Ямар ч гэсэн ингээд надад нэг тийм ихэнх ингээд уламжлалт асуудлахаар зэрэг би бинийгээ ингээд жоохон хардаж сэрдээл те. Одоо нөхөр нь гарч байгаа бол эхнэрээсээ виз аавна гэл нэг тийм явцсан арай марианууд эдэн штэ. Тэгээ тийм юм хумыг бол ерөөсөө хийхгүй. Нэг нэгэндээ 100% итгэж чадна. Хамгийн гол нь нэг нэгнийхээ итгэлийг 100% дааж чаддаг учраас одоо нэг нэгэндээ итгэх тэр итгэл нь төрдөг гэх юм уу та тий. Одоо таны нөхөрсөл таны эхнэр одоо энэ гэрлэж байгаа хүн чинь бол танд айгүй тийм өөрийгөө ямар итгэл дааж чадхаар хүн бэ гэдгийг анханасаа л харуулна. Тэгээ тийм болохоор зэрэг ингээд тэр хүнийг гарч ороход ч юм уу те ийш тийшээ томилол мөрөлдөөр явах та хоёр хэсэг хугацаанд ингээд тустай байх үед бол нэг нэгэндээ эргэлзэх нэг нэгээ хардаас ирдэг тийм юм ерөөсөө байхгүй байна. Итгэлцэл гэдэг зүйл дээр бол үнэхээр айгүй том акцент орж ирээд тахайг хөргөө. За дараагийн оракл үзрээс сонгож харъя. За эрэг байдлыг эрхэмлээрэй гэсэн байна. За тэгээд эргээр аливаа зүйлийг бодох нь одоо таныг юм романтик байдлаар хөтлөнө гэсэн мессеж гарч ирсэн байна. За тэгэхээр та хоёрын харилцаа ерөнхийдөө бүтхийн тулд та өөрөө бас айгүй тийм хуучны одоо сөрөг бодлуудаасаа салах хэрэгтэй гэж гарч ирж байгаа байхгүй юу? Магадгүй та өмнө нь болохоор зэрэг яагаад энэ итгэлцэл гэдэг зүйл дээр ийм их акцент орж ирээд байгаа вэ гэхлээр зэрэг өмнө нь магадгүй та бас хүмүүст итгэхэд жоохон хэцүү байдаг гэсэн байж магадгүй. Жишээлбэл та араараа тавилж исэн байж магадгүй те хүмүүс хуурцж исэн байж магадгүй. Тэгээ тэрнээс бас ингээ нэг үлдсэн сэтгэлийн шархлаа ингээ байгаад байдаг. Тэгээ тийм болохоор яг одоогоор ингээ бусад хүмүүст юу н итгэхэд те айгүй хэцүү санагдаж байгаа ч болно. Гэхдээ энэ таны гэрлэх хүн чинь ингээ орж ирснээрээ яалтчгүй таныг илүү эргээр сэтгэхэд айгүй их нөлөөлнө гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол ингээ хоёр талаас байгаа аахгүй. Нэг талаасаа болохоор та өөрөө бас айгүй тийм эргээр сэтгэхийг сонгох хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаасаа бүр тэрнээс жилүүтэйгээр таны гэрлэх хүн чинь танд энэ итгэлийг айгүй төрүүлснээр та өөрөө ирэхгүй ингээд юмсыг арай илүү эргээр хардаг болох болно гэж гарч ирээд байна надад. За энэ хүзэр болохоор нэлээд ширүүн хүзэр байдаг учраас би энэ хүзрийг бол чаленжаар авсан байгаа. Энэ харилцаа, энэ гэрлэх хүнтэйгээ уулзахын тулд таны зүгээс одоо зайлшгүй хийх ёстой, тэ давхстай даваа юу байгаа вэ гэж асуухад за Hand of Cards буюу хүзрүүд гэдэг ийм хүзэр гарч ирсэн байна. За Take a Chance буюу тийм байна. За энэ 3 дугаар групп надад амар сонирхолтой санагдаж байна. Танаа групп бол тэр чигээрээ ерөөсөө л итгэлцлийн групп байна. Яг тэгэхээр ийм энерги ингэж онцгоорч гарч ирж байгаа. За тий ялангуяа энэ Hand of Cards гэдэг нөгөө challenge одоо давхстай даваа гэдэг хүзэр дээр маань гараад ирсэн гэхлээр зэрэг та хэд маань яг одоогоор ер нь хайрын амьдралдаа жоохон буугаад өгсөн байгаа харагдаж байна. За ингээд хосууд гэдэг чинь те ер нь хосын амьдрал гэдэг чинь амаргүй байт юм байна. Би бинийгээ хүмүүс айгүй их хуурж мэхэлдэг юм байна те. За тэгээд эр хүнд итгэхээр эрхийн уруундаа итэг эмэгтэй хүмүүс бол хүмүүнгэл хардаг гэх нэг хүмүүсийн айгүй их нүг явцуу ярианд яг одоогоор бол нилээн итгэцэн үнэхээр ингээд сэтгэл алдарсан буугаад өгсөн байгаа бололтой. Тэгээ сахиусууд нь юу гэж хэлээд байгаа вэ гэхлээр зэрэг одоо шууд ингээд чи бити бууж өгөө гэж хэлгээсээ илүүтэйгээр зүгээр дахиад нэг удаа боломж олгоод өгвөл яасан бэ?
дахиад ганцхан л удаа боломж олгоод үзвэл яасан бэ гэсэн ингээд өөрт нь санал тавьж ийн гэсэн үг те. Өөрөөр хэлэх юм бол таныг казинод гэж одоо хайрын тал дээр яалтчгүй ингээд нэг юм мөрөөдөө тоглоом тоглож байгаа юм шиг дахиад ганцхан удаа үзээд алдвал яасан бэ? Энэ удаад аадтай арж магадгүй штэ гэсэн байдлаар өөрт нь айгүй тийм зөөлөхнөр ингээд та хоцчиж магадгүй шүү гэсэн байдлаар ингээд санал болгож байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэг үнэхээр ингээд гэмблинг буюу те ингээд эрсдэлтэй алхам хийж байгаагаа та мэдж байгаа. Тэгээд ингээд үнэхээр за та яг энэ гэрлэх хүнтэйгээ ингээд учирснараа заяа бас одоо ингээд айгүйх айх болно ихэндээ. Тэг ингээд би энэ хүнд ингээд үнэхээр сэтгэл алдраад хайрлаад дурлаад магадгүй ингээд амьдралаа холбоод аваад явсан чинь энэ хүмүүс итгэлийг алдчих үедээ гэсэн айдас бол ихэндээ айгүй их төрхөөр харагдаж байна. Гэхдээ би бол энэчнээс харж байгаад нөгөө гэрлэх хүн чинь танд айгүй их тийм итгэлийг тань ингэж сэрэж өгөх учраас та яг л үнэхээр нэг юм мөрөөдөө тоглоом тоглож байгаа юм шиг за. Үнэхээр энэ удаа үзээд алдъя. Тэгээ одоо алдвал алдна л гэж бодох болно гэж гарч ирж байна. Яг тэгвэл та энэ хүнтэй хамт байхаараа үнэхээр юм аюулгүй дотн мэдрэмжийг авдаг те. Тэгээд зүгээр л ингээд өөрийнхөө айдсаас болоод энэ хүнийг тавиад явуулна гэдэг дэндүү харамсалтай санагдах болно. Тийм учраас эцсийн нүндээ болвол одоо зөв буруугаа дэнсэлж агаад тэгээд энэ хүнээ олол сонгоно. Тэгээд энэ сонголт чинь бас зөв байх болно гэж гарч ирж байна. Яг тэгвэл энэ хүн таны итгэлийг дааж чаднаа. Гэхдээ би бас одоо нэг юмыг заавал хэлэх хэрэгтэй санагдаж байна. Яг тэгвэл таны энэ одоо итгэлцлийн асуудал те би ингээд хүмүүст итгэж чаддгүй маа те одоо араар тавилт бол айгүй их байдаг, гадуур их байдаг те ингээл. Гэхдээ энийгээ та ер нь бол анааж идэх хэрэгтэй шүү. Тийм тэгэхгүй бол нэг хүмүүс хитрхийх нэг юмнаас айгаад тахаар бурхан ертөнц чи яадаг вэ гэхлээр зэрэг таныг энэ айдснаас чи салгаж өгөхийн тулд тэр айдсыг чи биелүүлэх гэдэг тохиолдол байдаг. Тэг биелүүлсний дараа ингээд одоо тэгээ та хайртай хүндээ хуурдахгүй гэж амар их айсны дараа болохоор зэрэг за би яасан ч үдээ надад өгцөн юм алга миний бодоод исэн шиг бүр тийм амар юм бол бас байсангүй гэж харуулахыг хүсдэг учраас ертөнц чинь ингээд нөгөө нэг айцыг чинь биелүүлэх гэдэг тал байдаг шүү. Тэгэхээр тэхээс нь өмнө тэгээ заавал тэгэж айцаа биелүүлж ээж ингэж тэр айцны ард гарахын өмнө зүгээр ангаалт идгэлтэй хийгээд анхнаасаа яага юм зүйлээс айгаад байгаа юм бэ? Тэр үнэхээр тийм амар зүйл мөн үү биш үү гэдэг дээр ингээд ангаалт идгэлт хийчих юм бол одоо тэр заавал ертөнцийн биелүүлж өгөх гэдэг тэр үйл ажиллагаанаас мултарнаа гэх юм уу. За ингэж хэлэхээр таадад маань ойлгогдож байгаа хаа гэж найдаж байна. За одоо тэг хэдүүлээ. Тойрог хүзрүүдээ нээж харъя. За temperance тийм 3 сэлэм гайхах юм ердөөсөө алга. Даруй төлөв байдал борон 3 сэлэм гарч ирсэн. За тэгээд 5-ын зоос. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг Ace of Pentacles. Боёо тэргүүн зоос тийм ээ хамгийн зоос гарч ирсэн байна. За та хэд маань бол яалтчгүй энэ хүнтэй учирснаар одоо хайрын тал дээр юм айдас те хайрын тал дээр шархаа бол нөхөж чадна гэж гарч ирж байна. Надад нөгөө нэг Монголд байд юм аа. Хонгор мен тавнарс зүудний ертөнцөөр тийм нэг тиймд байдаг шүү дээ. Тэгээд үгүй тэр дуу биш. Oh my god. За. Үгүй нэг тиймд байдаг да. Сэрүүн цагаар твчснээ нөхий. Бороо штэ. Татарын бороо. Ёо. Бриндог яах гээд Люминогийн төрөнийг болохоор зэрэг 50 биш заяа. Дараагийнх нь нөгөө татарын бороо гэдэг дуун дээр сэрүүн цагаар твчснээ нөхий гэдээ яг дуулдаг. Тэг яг та хоёр ингээд учирснаар яг үнэхээр ингээд яг тэр мэдрэмжийг мэдрэх болно заяа. Үнэхээр л ингээ амар сэрүүн цагаар ингээ би бинээсээ тэг ингээ хол би бинийгээ таниахчгүй ингээд ямар удаан зовсон бэ гэж амар мэдэрнэ. Тэгээ энийг бол таны тэр гэрлэж байгаа хүнч мэдэрнэ та өөрөө ч гэсэн мэдэрнэ. Та хоёр ингээд нэгдснээрээ нийлснээрээ та хоёр нэгээ сонгоснороо ингээд маш удаан хугацаанд юм цөөн цагаар алхажтэй ингээд амар тийм сэрүүн муухай тийм ингээд орчлонд ингээ ганцаараа ингээд байж байгаа. Тэгээд нэгдэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй ах болно гэх юм уу. Тэгээ ингээд таны амар тийм одоо өөртөө ихтгэлгүй байдал те ингээд одоо ялангуяа хэрвээ та тийм хурдл
өртөжсэн болвол те хууртагдсан хүмүүс яалтчгүй бүр үнэхээр цаанаасаа би яагаад хууртагдчих вэ те би хангалттай байж чадсангүй те энэ хүн яагаад ингэж илүү долоо харваа те илүү зүйлд ингэ шунваа би хангалттай байж чадсангүй гэсэн яг нэг юм өөрийгөө дутуугаар мэдрэх ийм мэдрэмж хууртагдсан хүмүүс үнэхээр ялцчгүй төрдөг. Тэгээ би ч гэсэндээ өөрөө яг энэ байдлыг ингээд нөгөө туулж исэн учраас бас амар ойлгоод байна те ингээд нөгөө хүнээ хамаг буруу өгч байгаа гэсэн хажуугаар нь яалтч ингээд би хангалттай байж чадахгүй болоод ингээд намайг араар тавьчих гэсэн юм амар муухай мэдрэмж төрдөг сэтгэл шархалдаг те. Тэгээ яг энэ хүнтэйгээ учирж ээж энэ бүх зүйлүүд чинь бол ингээд тайлагдаж гарна. Заримдаа бид нэр өөрийгөө бас яг анааж идгээхэд хангалттай одоо хүрдэггүй гэх юм уу те сэтгэл хүрдэггүй нөөц болцоо маань хүрдэггүй тэгээд энэ хайртай хүнтэйгээ учирснараа зарим хүмүүс яг ингээд тэр биднэрт өгж байгаа хайраараа дамжуулаад биднийг анааж идгэж өгдөг. Та яг тэр гэрлэх хүнээсээ тийм мэдрэмжийг авах болно. За тэгээд та хоёрын харилцаа болохоор зэрэг цаашдаа үнэхээр юм юутай байж чадна. Хариуцлагатай гэх юм уу та хоёр аль нь ингээд амар тийм хоёр талаасаа хариуцлага хүлээж чадах хүмүүс байх болно. Яг гэвэл зоос хүзэр маань өөрөө айгүй тийм юу хүзрээд өгөхгүй юу? Одоо баталгаатай гэх юм уу тий? Одоо жишээлх юм бол сэлэм хүзэр эсвэл ус хүзрийг бодох юм бол зоос хүзэр бол айгүй тийм барьцтай байдаг. Тэгэхээр та хоёрын харилцаа анхнаасаа ингээд айгүй тийм эрүүл хөрсөн дээр маш юм бат бөхөөр суугцсан юм харилцаа байх болно. Тийм учраас ингээд фундамент амар сайн учраас дээшээгээ тий ингээд цэцэглүүлэхэд өндөр болгоход бол ямар ч асуудалгүй. Тэрнээс биш нэг юм элсэн дээр ургуулж байгаа юм шиг тий ингээд суурн нэг юм дэгэн догоон харилцаа бол тэр чигээрээ л ингээд явдаг. Тэгэхээр одоо та энэ хүнтэй танилцаад ингэсний дараа энэ хүнийг яаж таних вэ гэхээр зэрэг энэ хүн танд маш аюулгүй мэдрэмжийг өгөх болно. Энэ хүнтэй байснаар та аюул тийм аюулгүй сэтгэл санаа амар амгалан тэгээд мөн дээрээс нь итгэж болох үз тийм мэдрэмжийг энэ хүнээс авах болно. Тэ ялангуяа энэ цаг хугацаа өнгөрөх тусам илүү бэхжих болно. Энэ хүнтэй байх тусам л энэ хүн бол таны итгэлийг дааж чадах юм байна. Тэ энэ хүн танд ямар нэгэн байдлаар үнэхээр муухай юм хийхгүй маань таныг хуурахгүй маань гэсэн итгэл чинь зүгээр өдөр ирэх тусам л илүү өндөр болно. Тэрнээс биш зарим хүмүүсийг тийм байдаг шүү дээ. Эхэндээ амар дажгүй юм шиг байж яснаа дундаасаа нэг юм үгүй бол авчлаа. Энэ хүн аюултай байж магадгүй маань гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Энэ хүн бол шал эсрэгээр өдөр ирэх тусам л таны итгэлийг дааж чадах хүн гэдгээ танд харуулах болно. Энэ хүн дээр эргэлзээд тах юм байхгүй. Энэ хүн таныг ингээд танд юу хэрэгтэй байна гэдгийг тантай ярилцж агаад эсвэл зүгээр танаас өөрөөс ч харж агаад тэр бүх зүйлийг таны төлөө хийхэд ерөөсөө юу яахгүй хийхээс ерөөсөө буцахгүй гэх юм уу. Зарим хүмүүс болохоор зэрэг чид өөрийнхөө асуудлыг өөрөө л тэгээ болголдоо энэ төр гэдээ орхидог тийм үү. Гэтэл энэ хүн болохоор зэрэг үнэхээр тантай хамт одоо хамтран ажиллаж те үнэхээр таны дутууг нөхөж те эсвэл танд ингээд ийм тухгүй байгаа зүйлсийг чи ойлгоод тэр зүйлийг чинь ингээд танд бүрэлдүүлж өгөхөөс ерөөсөө хойш суухгүй хүн байна гэсэн үг те. Жишээлх юм бол юу гэдэг би ингээд над руу ингээд орой болохоор зэрэг ерөөсөө хариу бичгээ болчдөг хүн. Тэгээ тийм хүн надад ийм эвгүй мэдрэмжийг төрүүлдэг гэдгийг тэр хүн чинь мэдчих юм бол энэ хүн чинь мэдчих юм бол танаа тань руу орой олгон сайхан амраараа гэж бичин жишээлх юм бол те. Би ингэж чи юу гэж сайхан амраарай гэд дандаа тэгж унтдаг. Тэрнээс ерөөсөө ингэж те ямар нэгэн байдлаар ингээл эготоол те заавал тэгдэг юм гэж юу байсан юм бэ гэдэг ингэхгүй. Анхнаасаа энэ орон зай гэдэг хувийн орон зай гэдэг зүйлийг бүрэлдүүлэхийн тулд энэ зүйл та хоёрт хэрэгтэй гэдгийг ойлгохын тулд эхлээд энэ орон зай гэдэг зүйл чинь аюулгүй орон зай юм а гэдгийг танд ойлгуулахын төлөө маш их хичээнэ. Тэгээ тэрийг нь та бас яг хариу барьж чадна. Энэ хүнд ч гэсэндээ та яавал те энэ хүнийг илүү өөртөө итгүүлэхгүй энэ яавал та хоёрын харилцаа нь ан цав үүсэхгүй бүх юм нэг юм дутуу зүйлсүүдийг нөхөж ингэж чадахгүй гэд анханасаа яг эхний та хоёрын одоо харилцааны 1-2 жил дээр та хоёр бол үнэхээр бие биендээ хэрэгтэй зүйлсүүдэд нэгэндээ өгч чадна гэж гарч ирж байгаа байхгүй. Үнэхээр гоё харагдаж байна. За одоо дараагийн тодруулах үзэрнүүдээ авъя. За Oracle үзрүүд татсан байгаа. За нэг нь болохоор зэрэг та өөрөө нөгөө хүн нь болохоор таны гэрлэх хүн recognition. За дараагийнх нь болохоор зэрэг intense. За
За нэг нь болохоор Emperor. За нөгөөд нь болохоор Five of Pentacles. За 5-ын зоос гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцаан дээр яалтчгүй нэг нь бол агуу тийм юу орж ирэхээр харагдаж байна. За би нэг юм хаарсан шаазан шиг энэ харилцаанд орж ирнэ. Тэр нь та өөрөө ч байж магадгүй, нөгөө хүн чинь ч байж магадгүй. Нөгөө хүн нь болохоор зэрэг бүр нэг юм юу шиг орж ирнэ. Эзэн хаан шиг орж ирнэ. Тэгээд нөгөө талынхаа ингээд тэр хаарсан шаазан шиг тэр эмзэг байдлыг хараад шууд ойлгох болно. Бас мэдэх болно. Тэгээд нэг юм тэр хаарсан шаазанг ингээ гартаа амар зөөлнөр аваад буцаагаад ингээд наахт нь туслах болно. Тийм байна. Эхэндээ бол яг ийм байна гэж харагдаж байна. Та хоёр уулзрах үеэр бол нэг нь ингээд үнэхээр ингээд нэг юм даймаж авцсан тийм ингээд би ингээд юусаа хайр дурлалт ингээд итгэхэ болцсон тийм надад айгүй хэцүү байдаг гэдэг. Шууд тэрийг хэлжиж магадгүй, хэлэхгүй ч байж магадгүй. Гэхдээ заавал ингээд нэг тийм би ингээд амар өрөвдөлтэй би бол нэг юм хагарсан шаазгаа гинэ. Хагарсан шаазан шүү гэж нөгөө хүнд бол хэлэхгүй. Гэхдээ нөгөө хүн нь өөрөө амар тийм одоо энэ эзэн хаан талынх нь хүн нь болохоор зэрэг амар тэрийг ингээд одоо хэлсэн ч бай хэлээгүй ч бай хараад шууд мэднэ. За энэ хүн ингээд амар айцсан байгаа маань, энэ хүн ингээд хайранд бол итгэлгүй байгаа маань, гэрлэлт гэдэг зүйлд, харилцаа гэдэг зүйлд бол итгэлгүй байгаа маань. Гэхдээ энийг бол засахад нөх амар хэцүү юм байхгүй, засаж ядаад тах юм ерөөсөй байхгүй гэж харахаар харагдаж байна. Тэгээд энэ нэг юм 5-ын зоос гэхлээр зэрэг яг яалтчгүй ингээд хардаа энэ нэг юм өөрийгөө юм хэврэг шаазангаар мэдрээд байгаа тэр хүн нь болохоор зэрэг яг амар тийм айцтай байгаа байхгүй тийм ингээд би хууртагдчихгүй, би алдагдчихгүй, би дутуу байх үе тийм намайг буруугаар үнэлэх үе, дутуугаар үнэлэх үе энэ гэсэн амар айцтай. Тэгэнгუთ энэ эзэн хаан энерги болохоор зэрэг яг тэр хагарсан шаазангийн цаанд байгаа яг жинхэнэ одоо сүнсний тэр хүчрхэг байдлыг харж чадна гэх юм уу. Тэр хагарсан шаазан гэсэн тэрний гадна талын нэг юм хэврэг байдлынхаа цаана дотор байгаа тэр маш хүчтэй тэр чадварыг нь бол харж чадна. Тэгээд энэ шаазан гэж бодоод байгаа тэр зүйл нь бол үндэ нэг тийм асуудал биш гэдгийг бол энэ эзэн хаан бол анханасаа харж чадах учраас туслахад бол тэ энэ хагарсан шаазан гэж хэлээд байгаа тэр хэврэг байдлыг бол илүү хүчтэй болгоход, илүү нөхөж өгөхөд магадгүй цавуудаа нэгээр ингээд буцаагаад нааж өгөхөд ямар ч асуудал байхгүй гэж харах болно. Тэгэхээр надад яг ямар мэдэрч төрөөд байна вэ гэхлээр зэрэг нэг хүн нь бол амар ингээд өөртөө итгэлгүй тэ ингээд хайранд итгэлгүй амар айцтай одоо ингээд яа би ингээд traumatized болсон. Надад бас нэг тийм дүр зураг орж ирж байна. Нэг таад нэг ийм бичлэг харснаа ингээд нэг юм жижигхэн муужгааны зулцаг заяа. Ингээд амар айцтай. Тэгсэн чинь нэг том ингээ муур тэр хурж ирээд зүгээр ингээ хажууд нь хөвтөх гээд тэгсэн чинь тэр жижигхэн муурын зулцаг нь болохоор тэр ингээл бүр амар ойрлол заяа ингээл мяа гэл цаашаа яамаа гэл ингээл тэгэл гамшиг муурныхаа хэлээр заяа ингээл цаашаа яа чи цаашаа яа зээл гэл ингээл амар айцсан. Тэнгуү тэр нөгөө том муур нь яадаг вэ гэхэлэр зэрэг ингээд би ингээд аюулгүй те би чамтай зодтолдохгүй би чамтай үзэлцэхгүй би зүгээр л аюулгүй ингээд яг ингээ хажууд нь ингээд зөөл ингээ хөвцдөг. Тэгээ ингээ ерөөсө хөдлөхгүй зүгээр хөвтөөдсөн ч нөгөө амар айгаад исэн муурын зулцган сүүл рүүгээ ингээд яг хажууд нь ингээд хөвтөж болох юм байна гэд. Тэгээ тэр хоёр ингээд нэг юм хамтдаа хөвтөж байгаа нэг тийм хөрхэн бичлэг байдгийн заяа. Зарим нь болохоор миний ямар бичлэг яриад байгааг мэдчихэж байгаа. Зарим нь болохоор тэрийгс олж үзэж магадгүй. Гэхдээ яг тэр ингээд дүр зураг надад харагдаад байгаа байхгүй. Нэг нь ингээд амар айцсан, нөгөөдг нь болохоор зэрэг ингээд амар өөртөө итгэлтэй тий. Бас өөрийнх нь ингээд тэр айцтай байгаа тэрийг нь амар ингээд ойлгоод хажууд нь ингээд яг эрүүл байх тий, өөртөө итгэлтэй байх, итгэл даадаг байх, аюулгүй байх юу байдаг вэ гэдгийг зүгээр ингэж үлгэрлэж харуулад ингэснээр аль нэг юм аюулгүй харилцаанд орж байгаа тий. Тэгээд эцсийн дүндээ болохоор зэрэг ингээл би биэндээ айгүй тийм хуруу орох зайгүй үнэхээр ингээд айгүй аюулгүй бүх зүйл нь бүх тохироонд бүрдсэн
нэг нэгэндээ болон цаашлаад цаашаага тий ертөнцийн гадаад ертөнцийн ажил төрөлдөө карьертаа бурхан ертөнцийн найз нөхөддөө энэ дэлхийд итгэл ингээд айгуу тийм бат бөх болчихсон. Үнэхээр зүү орох зайгүй юм болцсон байх болно. Тэгээ зүү орох зайгүй байх тусмаа биендээ орон зай өгөх боломжтой тий би бинийгээ хувийн орон зайг, хувийн амбицийг, хувийн найз нөхдөйг ч юм уу тиймэрхүү юмнуудыг аюу тийм хүнддэг, тийм харилцаа болох болно гэж гарч ирж байна. Тэгээ яг хөө би шуудхан хэлэхэд бол яг үнэндээ энэ юм хагарсан зүрхтэй байгаа нь бол одоо яг энэ бичлэгийг хүлээж авч үзэж байгаа та нар маань өөртөө л байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд таны тэр учрах хүн чинь болохоор зэрэг энэ юм таныг яг ингээ байгаа гарч харж чаддаг те. Нэгдүгээр энэ надад бүр амар үзэсгэлэнтэй дур зэрэг харуулдаг байгаа хгүй. Таны тэр гэрлэж байгаа хүн чинь таныг харахтаа юу гэж харах вэ гэхэлэр зэрэг гадна талтаа бол ингээд те амар эмзэг болцсон, итгэлгүй болцсон, хайранд итгэлгүй те. Одоо нөгөө хүмүүсийн хэлдгээр ингээ амар травматцсан тийм байгаа гэдгийг харан заяа. Гэхдээ тэрний дотор талд бас яг өөртөө адилхан эзэн хаан магадгүй яг эзэн хааны нөгөө тал нь болохоор хатан хаан байдаг 3 дугаартай импресс хүзэр байдаг. Дотор талд нь болохоор зэрэг яг тийм импресс сууж байгааг бас харж чадна. Тэгэхээр таныг бол яг ингээ гадна дотноргүй харна. Гадна талтаа бол ингээд хүмүүс сэтгэх итгэл нь алдарсан, амар traumatized болцсон, маш их айдастай, тэ эргэлзээтэй ингээ байж байгааг чинь харна. Гэхдээ дотор талтаа бас айгүй их хүчрхэг юм байгааг чинь бас давхар харж чадна. Тийм учраас ингээд тань туслах те таны тэр өөртөө итгэлгүй байгаа байдал, бусдад итгэлгүй байгаа байдал, айцтай байдал, эргэлзээтэй байдлыг чинь тайлж өгөхөөс өрөөсө буцахгүй тэрийг нэг тийм амар том ажил, тэрийг нэг тийм амар хэцүү зүйл гэж өрөөсө хүлээж авахгүй зүгээр л хажууд чинь уул шиг юм нүмертэй ингэж байснараа таны тэр хагарсан сэтгэл зүрхийг бол ангааж эдгэж өгч чадна гэж гарч ирээд байгаа байхгүй амар хөөрхөн. Үнэхээр хантай нүмертэй юм хүн байх болно. За тэгээд цөөн хүмүүсийн хувьд болохоор зэрэг та өөрөө энэ нүмер нөлөг, өөрөө энэ уул шиг юм хүн байж магадгүй. Тэгээд таны учрах хүн ч юм бол айгүй яг тухайн үедээ тантай учрахтаа бол ингээд амар тийм айцтай болцсон сууж иж магадгүй. Ингээд үнэхээр ингээд хамаг юм хагарцсан, тэгээд итгэл нь хагарцсан байж иж магадгүй. Гэхдээ та энэ хүнийг харахад бол энэ хүн өөрийгөө тэгэж үнэлж байгаа шигээ дутуу хуцаа биш, харин ч дотор нь маш хүчтэй гайхалтай одоо хүн байж ах болно. Тэгээ та энэ хүнийгээ ангааж идгээхт нь туслалцаа. Тэгээ та хоёр хамтдаа маш юм үнэхээр гайхалтай суурин дээр бүтсэн хайрыг бол хамтдаа бүтээж чадна гэсэн ийм мессеж гарч ирж байна. Маш үзэсгэлэнтэй дүр зураг бол харагдаж байна. За нээлттэй хэсэг маань ингээд дуусж байна. За нэмэлт хэсгээрээ энэ гэрлэж байгаа хүнийхэн талаарх мэдээлэл холно. Түүний онцгой зан чанар, за мөн дээрээс нь гадаад төрх, за тэгээд сүнслэг ертөнцид тэр танд яг одоо юу хэлхийг хүсэж байна гэсэн ийм 3 асуултыг асуух болно. Ингээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг авахыг хүсэж байгаа бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлдөөс холбоосоор ороод зааврын дагуу бүртгүүлээд төлбөрөө төлөөд шууд хүлээж авч үзэх боломжтой. За тэгээ хэрвээ нэмэлтийг авахаар шийдсэн бол нэмэлтээр олзъя. Хэрвээ нэмэлтийг авахгүйгээр шийдсэн бол хэдүүлээ дараагийнхаа YouTube бичлэгээр олсаа. Бүгдээрээ баяртай. За 4-р группийн маань уучлалтай дуртаймаар л та тэгэхээр за гэрлэх хүний талаарх мэдээлэл, та хоёрын учрлын талаарх мэдээллийг авч байна. За тэгэхээр та хэд маань болохоор зэрэг энэ улаан өнгөтэй энэ хөзрийг сонгосон байгаа. За энэ хөзөр бол бусад группүүдээс юугаар ялгаатай байсан бэ гэхлээр зэрэг хосуудын зураг байхгүй, хүний зураглал авахгүй, зөвхөн байгалийн зураглалтай юм зураглалсан. Тийм за тэгэхээр энэ чэнэс надад юу гэж харагдаж байна вэ гэхлээр зэрэг магадгүй та хоёрын харилцаа зөвхөн та хоёртой холбоотой бас биш те цаашлаад ингээд та хоёр нийлсний дараа магадгүй одоо байгальд дэлхийдээ тус олох хүмүүс ч юм уу те ямар нэгэн зүйлийг хамтарч хийх тийм хүмүүс бас байж магадгүй юм шиг санагдсан. Зөвхөн хоёр хүний харилцаанаас давсан харилцаа байж магадгүй юм шиг санагдлаа. За мессежийг нь харах юм бол за амьдрал бол байнга ингээд өөрчлөгдөж байдаг одоо амьдралын циклийн дуусахгүй тийм зүйл юм аа. За тэгээд хэрвээ бид нэр одоо өөрчлөлтөөс хойшоо суух юм бол тэр нь бол яг үндэ амьдралын одоо бүр энергиэс хойшоо сууж байгаатай адилхан зүйл юм аа. Тийм учраас
go with the flow буюу тэ нөгөө нэг ингээд урсгалын дагуу амьдраараа заавал ингээд бүр нэг амар урсгал зовж амьдрах шаардлага байхгүй. Тэгээд яг энэ урсгал таныг хааш нь аваачих нь бас маш сонирхолтой бөгөөд гайхалтай байж чадах юмаа гэсэн ийм мессеж гарч ирсэн байна. За та хоёр тэгэхээр энэчнээс надад юу гэж ямар тийм онцгой мессеж орж ирсэн гэж та энэ гэрлэх хүнтэйгээ маш санамсаргүй маш сонирн байдлаар танилцах болно. Одоо ерөөсөө ингээд хайрыг хүсээгүй байхад те одоо ёо ингээд хурдан шиг гэрлэх юмсан ч юм уу эсвэл хурдан шиг хин нэгэнтэй учрах юмсан, романтик хүнтэй учрах юмсан энэ гэж ерөөсөө бодоогүй байхад үнэхээр аюу тийм санаандгүй, санамсаргүй байдлаар үнэхээр яг чихнээсээ ингээд хөвцөн явж байгаад те одоо амьдралын урсгалаар ингээд урсцсан явж байгаад санамсаргүй байдлаар танилцах болно гэж эхний мэдээлэл бол орж ирж байна. За дараагийн мэдээллүүд авъя. Oracle хөзрөөд тийм танай группийг яг мэдрээд те ингээд холиод байж хахад би болохоор зэрэг ерөөсөө Oracle хөзрөөлөнөөс нэг л татчихсан гэсэн чинь энэ ч бол 2 хөзөр гараад ирсэн байгаа. За тэгэхээр ямар хөзрүүд байна гэдгийг харъя. Гэрлэлт болон хорин болон retreat буюу амралтанд явах гэсэн хөзөр байна. За тэгэхээр энэс надад хэд хэдэн мэдээллүүд орж ирж байна. За та хоёр байна шүү дээ. Зарим нь бол үнэхээр яг жинхнээсээ хорин юм уу эсвэл нэг юм амралтанд явж байгаад танилцаж магадгүй. За тийм ингээд хин нэгний хорин дээр танилцах ч юм уу те эсвэл ямар нэгэн амралтанд явж байгаад танилцах тийм магадлалтай. За нөгөө талаас болохоор зэрэг та хоёр хормоо бол үнэхээр хийх хүмүүс байна. Ялцчихгүй хормоо бол хийн. Одоо зүгээр гэрэлсэн хэрнээ хормоо хийдэггүй хүмүүс байдаг шүү дээ, тий. Тэгээ та хоёрын хувьд бол яг хормоо бол хийгээд тэгээд яг бал сараар явж чадах харагдаж байна. Магадгүй энэ нь таны хувьд айгүй чухал зүйл гэж магадгүй. Тэгээд заавал хормоо хийн гэж боддог бас хүн байж магадгүй. Эсвэл таны гэрлэх хүн чинь заавал хормоо хийн. Тэгээд яг албан ёсны дагуу тэ хормоо хийгээд дараа нь болохоор бал сар мараар явна гэж боддог тийм төрлийн хүн байж магадгүй. Ер нь нэг юм уламжлалт юмыг бас айгүй хүнддэгдэг хүн байж байх магадлал өндөр байгаа харагдаж байна. За тэгээ нөгөө талаас болохоор юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та хоёр бие биендээ айгүй тийм юу яатсан байх болно. Одоо та хоёрын харилцаанд одоо эргэлзээ ерөөсөө байхгүй тий анхнаасаа л ингээд ер нь гэрлэх хүмүүс гэдгээ хоорондоо ойлголцоод мэдлцээд нэг нэгэндээ үнэхээр яг тийм амлсан амралтынхаа дагуу юм тууштай явж чадах хүмүүс гэж орж ирээд байгаа байхгүй. Тэгээ та хоёр ингээ хоёулахнаа байх үедээ үнэхээр ингээд хорвоо ертөнцөөс тасаж чаддаг байх болно. Ялангуяа яг та хоёр дөнгөж уулзраад бие биендээ танилцаад ингээд явж байх үеэр нэг одоо айгүй том юм таних тэмдэг нь юу байх вэ гэхээр зэрэг та хоёр ингээ хамтдаа цагийг өнгөрүүлэхээр зэрэг та утас мутас гэж байдгийг ч бүр мартцсан явж иж магадгүй. Уцаа ингээ хаан тавьснаа мартцсан тий. Тэгээд хідэн цаг болоод байгааг магаагч бүр мэдхээ болцсон. Бүр үнэхээр ингээд нэг юм энэ хүнтэй хамт ингээд нэг өөр ертөнц рүү орчоод за тэгээ үнэхээр яг явах боллоо тий. Та хоёр болцоогоо дуусгах болох үед ингээд уц усч хаана байгаа юу илээ ингээд бараг л ингээд нэг юм одоо бодит ертөнцийн дээр хөрсөн дээр ингээд бууж ирж байгаа юм шиг амар тийм сонир мэдрэмж төрөх болно. Тэгээ энэ хүнтэй байхаар зэрэг цаг хугацаа орон зай мэдрэмж ерөнхийдөө ингээд байхгүй болчдөг. Тэгээ хідэн цагаас яах ёстой байснаа мартцсан. Хүмүүс тань руу баахан залгаж малгацсан ч юм уу те. Тэгээ тэрийг нь та бүр ингээд таг мартцсан. Уц уцаа сонсоогүй байж иж магадгүй. Нэг тиймэрхүү байдлаар та хоёр анхандаа бол болцдог байх болно гэж харж байна. Эвгүй хөрхөн байна. За одоо тэгээд дараагийн хөзөр болохоор энэ Island Wellness гэдэг хөзөр байгаа. За энэ хөзөр болохоор зэрэг жоохон ширүүн хөзөр юм бэлээ. Нэг хөрхөн жижигхэн цагаамаа өнгөтэй харин би амар зөөлөн хөзрийн болоо гэж бодсон чи үгүй амар ширүүн хөзөр байсан. Тэгээд энэ ширүүн хөзрөөрөө би юу харах чагаа гэхээр зэрэг та энэ хүнтэй одоо гэрлэх хүнтэйгээ уулзахын тулд заавал давах ёстой даваа гэсэн чаленж нь юу байх вэ гэдгийг харж өгч байгаа шүү. За хайр гэж байна. За тийм байна. Та энэ хүнтэй уулзахын тулд өөрийнхөө хайр гэж юу вэ гэдэг тэртгэл үнэмшлийг амар тодорхой болгох хэрэгтэй байгаа харагдаж байна. Хайр гэдэг нь яг юу юм бэ? За тэгээд танд ингээд нэг худал итгэл үнэмшлүүд байна уу юу? Хайр гэдэг чинь өвдөлт юм. Хайр гэдэг нь хууралттай хамт байдаг юм ч юм уу те. Эсвэл бүр ингээд хайр гэж байдаггүй. Жинхэнэ хайр гэдэг чинь худлаа зүйл энэ төр гэж боддог. Тиймэрхүү худал итгэл үнэмшлүүд байна уугүй юу? Тэрийг айгуу сайн анзаарч харах хэрэгтэй. Яг тэднийг ингээд айгуу тийм ангааж идгээсний дараа яг жинхнээсээ яг тантай одоо гэрлэх тэр хувь заяатай тэр гайхалтай хүнтэйгээ та очих болно гэж гарч ирж байна.
Тийм хайрыг өвдөлт, хардалт, те эго гэж боддог тийм талууд байна уугүй юу? Хэрвээ тийм талууд байгаа бол тэрийг үнэхээр сайн одоо анааж идэх хэрэгтэй байгаа харагдаж байна. Тэгээд мөн дээрээс нь та өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй байгаа харагдаж байна. Энэ дээр гарч ирсэн мессеж нь юу гэж байгаа вэ гэхэлэр зэрэг одоо unconditional love буюу нөхцөлгүй хайр, за тэгээд өөрийгөө хайрлах, тэгээд нэгдэл, oneness буюу ингээд бүх зүйл нэг гэсэн тэр нэг мэдрэмж те. За тэгээд одоо хүсэл эрмэлзэл, affection, attraction гэдэг иймэрхүү зүйлс байгаа. Гэхдээ энэ дээрээс надад хамгийн гол хоёр мессеж нь юу вэ гэхээр нэгдүгээрт та хайрын талаар ихтгэл үнэмшлүүдээ маш зөв бөгөөд өндөр тавтамжийн гайхалтай болгох хэрэгтэй. Хайрыг дагаж заавал хардалт ирдэг, хайрыг дагаж заавал асуудлууд ирдэг мэрдэг гэсэн тиймэрхүү ихтгэл үнэмшил байна уугүй юу? Тэрийг маш сайн шалгах, тэрийг маш сайн анзаарах хэрэгтэй. За тэгээд нөгөө талаас болохоор та өөрийгөө маш сайн хайрлаж сурах хэрэгтэй байх болно. Тэгээ өөрийгөө яг 100% хайрлаж сурсны дараа энэ хүнтэйгээ бас уулзах магадлал нь илүү хурцсан гэх юм уу те. Тэгэж өгөх нэ. Ер нь өөрийгөө хайрлах тал дээр бол айгу нээлттэй байх хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. За тайраа хөзрүүдэд нэгж харъя. Ace of Wands. За гайхалтай. За The Awakening буюу Judgment хөзөр байгаа. За тэгээд 10-ын сэлэн буруу харж гарч ирсэн. За энэ хүн бол цоо шин хүн байх болно гэж гарч ирж байна. Энэ хүнтэй та харах уучраагүй байна гэсэн үг. Тэгээд та хоёр дөнгөж учирсны дараа болохоор та хоёр айгуу тийм халуухан байх болно. Ингээд бүр би биндээ ингээ амар хүрлцээд бүр би бинээсээ холдож чадахгүй те байнга ингээд амар олон хоногуудыг хамтдаа өнгөрүүлээ тийх магадлал айгуу өндөр. Ер нь бол анхандаа бол айгуу тийм гал халуунаар энэ дурлалчин бол эхлэх болно. Яг бол гал хүзэр гарч ирсэн. Тэр тусмаа тэргүүн гал буюу одоо тамгын гал гарч ирсэн маа даахгүй. Тэгэхээр та хоёр бол бүр үнэхээр би биндээ хүчтэй таталцаж те нэг нэгэндээ маш их цагийг өнгөрүүлэх болно. Тэгээд багаар энэ маань ерөөхдөө тэнцвэрчээд явах гэж бодож байна. За тэгээ мөн дээрэс нь энэ харилцаа бол таныг үнэхээр сэрэж өгсөн харилцаа байх болно. Энэ харилцаанд орсны дараа та гинэд өөрийгөө бүр илүү ихээр ойлгох те өөрийнхөө юу хийх гэж ирсэн яах гээд байгаа сүнсний зорилго тэр юмнууд чинь бүр илүү тодорхой болох. За тэгээ энэ хүндээ ингээ учирсны дараанаас өмнө нь ингээд учир нь олддоггүй байсан зүйлсүүдийн учир бас айгүй их олдож эхлэх болно. Та хитрхи олон зүйл бодож өөрийгөө зовоодгоо болох болно. Яг л 10-ын сэлэн буруу орж гарч ирсэн. Энэ хүн таны ингээд амар их толгоондоо бодоод идэгсэн бодлуудыг ингээд айгу газардуулахад туслах болно гэх юм уу да тий 10 сэлэн буруу харж гарч ирж байна гэдэг маань хитрхи олдон зүйл бодож санаа зовнох өөрийгөө голох тий өөртөө одоо шудраг бус хандах магадгүй бас бусдад ч гэсэндээ шудраг бус хандах тий тэр байдлууд ч юм бол эрс багсаж эхлэх болно. Тэгээ энэ хүнтэй уулзсны дараа дахин нэг сүнснээс сэрэлт хийж байгаа юм шиг мэдрэмжийг төрөх болно тий цаанаасаа л ингээд энэ хүнд амар татагдах энэ хүнтэй учирсан бүр цаанаасаа бас учиртай юм шиг мэдрэгдэх. Тиймэрхүү зүйлсүүд бол маш их тохиох болно гэж гарч ирж байна. Яа тэгэл judgment хөзөр маань энэ тарай хөзөр дээр болохоор The Awakening гэдэг байдлаар гарч ирсэн байгаа байхгүй. Тийм байна. За тэгээ одоо болохоор зэрэг хитүүлээ. Дараагийн хөзөрнүүдээ авцгаая. Oracle хөзөр татсан байгаа. За нэгтгэн illusion. За дараагийнх нь болохоор зэрэг receptive гэдэг үзэг гарч ирсэн. За тарай хөзрүүдийн хувьд болохоор зэрэг explorer of cups. За аяга нэрэг дараагийнх нь болохоор зэрэг 6-гийн сэлэм гарч ирсэн. За нэг манифест хийж байгаа харагдаж байна. Яг одоо ингээ манифест хийж байгаа. Энэ receptive гэдэг тал нь буюу хүлээж авах гэдэг тал нь бол яг одоо манифест гэж байгаа. За энэ нь та өөрөө ч гэж магадгүй нөгөө гэрлэгч байгаа хүн чинь ч гэж магадгүй заяа. Гэтэ яг хуу ихэнх тохиолдолд бол миний хувьд зүүн гар талынх нь одоо яг уншиж энэ видеог үзэж байгаа та баруун гар талынх нь болохоор зэрэг нөгөө үзэж байгаа хүн байдаг байхгүй юу? Гэхдээ би яг тэгээд хэлчихээр зэрэг хүмүүс энэ ингээ зөрчлөө гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг та хэд маань өөртөө би аль нь байна, миний гэрлэж байгаа хүн аль нь байна гэдгийг та өөрөө зүүн савнгаа ашиглаж шийдэх нь байна. Гэхдээ ер нь ихэнх тохиолдолд бол зүүн гар тал нь та байх магадлалтай байдаг. За тэгэхээр
Нэгдүгээрт хэрвээ та өөрөө ялангуяа ус ордтой хүн бол хилэнц, мэлхий болон хасны орд нар сар мандалттай эсвэл ер нь ус энерги танд айгүй их байдаг бол та ялцчгүй 100 гартлынх нь энэ хүн бол мөн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг нөгөө гэрлэж байгаа хүн нь таныг яг одоо манифест хийж байгаа гэсэн үг. Яг одоо манифест хийж байгаа энэ хүн таныг гэрлэж байгаа хүн ч өөрийгөө би одоо ингээд нөгөө гэрлэж байгаа хүнтэйгээ уулзахад бэлэн байна гэд яг өөрийгөө танилцуулж дуудаж байгаа байдал эдээс одоо ажиглагдаж байна. Тэгээ бас 6-гийн сэлэм гарч ирсэн нь маш сонирхолтой. Энэ хүн магадгүй одоо таныг чиглээд бас ямар нэгэн үйлдэл хийж иж магадгүй. Жишээлх юм бол хэрвээ та Монголд байгаа бол энэ хүн чинь гадаадад байгаа. Тэгээд нутаг буцаа сонголтыг хийж байгаа ч юм уу. Эсвэл хэрвээ та гадаадад амьдардаг бол таны гэрлэх хүн чинь таны байгаа газар руу одоо нүүлт суулт ч юм уу те нэг тиймэрхүү юм бас хийж байгаа. Нэг тийм үйлдэл хийж байгаа. Тэгээ тэр нь болохоор зэрэг өөрийнх нь яг манифестийн нэг хэсэг болоод явж байгаа гэсэн. Тэрийг яг одоо өөрөө мэдэхгүй байж магадгүй. Тэр байтугай яг одоо өөрийгөө таныг манифест хийж байгаа гэдгээч бас мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан гэрлэж байгаа хүнийх нь хувьд бол ингээд эсвэл за энэ баруун гар талын буюу энэ ресептив нь та өөрөө болвол яг энэ хүнээ манифест хийж байгаагаа та өөрөө ч гэсэндээ мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар манифест хийж байгаа. Тэгээд яг тэр хийж байгаа манифестийнхаа төлөө үйл хөдлөл аваад ийш тийшээ нүүж суух аялах те тиймэрхүү юмнуудаа хийж байгаа хөдөлгөөнд орж байгаа байдал бол ажиглагдаж байна тийм. За харин энэ ус энерги өндөртэй хүн нь яаж байгаа вэ гэхэлэр зэрэг айгүй тийм хайрын энергид өөрөө бэлтэж байна. Нэг талаасаа болохоор зэрэг за би яг ямар хүн хүсэж байгаа вэ гэдгээ дотроо тунгааж бодоод мөрөөдөөд те ингээл янз бүрийн юм мөрөөдөөл ингэж байгаа. За тэгэл дээрээс нь болохоор зэрэг ингээд одоо хайрын энергид арай илүү нэг юм нээлттэй болоод амьдралаа арай илүү романслаад те өөрийгөө ингээд романслаад байж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ дээр бас нэг жоохон энерги алдаа бол гараад байгаа харагдаж байна. Яг энэ ус энергитэй хүний зүгээс тэр нь юу вэ гэхэлэр зэрэг жоохон өөртөө буруу төрлийн хүнийг сонгох гээд байгаа байж магадгүй яг одоогоор. Тийм нэг талаасаа ингээд нэг нь болохоор манифест хийгээд байдаг. Тэгсэн чинь одоо нөгөө яг манифест хийгдэх ёстой нөгөө одоо гэрлэх хүн маань болохоор зэрэг жоохон буруу хүн хүсээд өөртөө яг ямар хүн хэрэгтэйг жоохон мэдэхгүй явж байгаа юм шиг санагдаж байна. За бид энэ дээр одоо тодруулга авъя. Яг энэ illusion нь ямар illusion юм бэ? Тийг хэлж өгнө үү? За энэ ус энергитэй хүний хувьд болвол тийм ус энергитэй хүний хувьд болохоор зэрэг яг уу ингээл нэг тийм те амар тийм өөр хүн хүсээд байна л да. Одоо яг гэрлэх хүнээсээ жоохон өөр хүн хүсэж байгаа байдал ажиглагдаад байна. Жоохон толгой нь эргэцэн явж байна. Гэхдээ та хоёр учирсны дараа тэр хүний одоо энэ ус энерги өндөртэй хүний тэр бодож исэн бодлоод нь бүгдээрээ замхран алга болох болно. Тэгээд яг тэр гэрлэх хүнээ олвол очсныхаа дараа шууд таньж чадна гэж гарч ирж байгаа байхгүй. Гэхдээ яг одоогоор болохоор зэрэг яг гэрлэх хүн гэхлээр зэрэг одоо юу гэдэг амар мөнгөтэй би амар тийм өндөр гоё амар царайлаг хүн сонгон монгон гэж бодсон явж байгаа гэх юм да. Гэтэл яг нөгөө гэрлэх хүн болохоор зэрэг тэрнээсээ шал өөр хүн байгаа байхгүй тийм. Магадгүй тийм амар царайлаг биш ч юм уу те. Эсвэл бүр тийм амар өндөр биш ч юм уу. Гэхдээ ингээд яг жинхэнэ одоо тий зан чанар, мөн чанар тий эсвэл ингээд гадаа төрх мөрхөн ч гэсэндээ яг үнэндээ өөрт нь бүр өөрийнх нь басаас хамаагүй илүү тохирох тийм хүн байх болно. Тийм ээ, энэ болохоор зэрэг жоохон эргэтэлэг тал нь бас байж магадгүй юм шиг байна. Ус энерги ихтэй буруу төсөөлөлтөд яваад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тийм байна. Энэ харилцааны эргэтэлэг шинж чанар давмгай тал нь болохоор зэрэг эмэгтэй талаа жоохон өөрөөр төсөөлцөө яваад байгаа харагдаж байна. Тийм учраас жоохон удаашрал бол үүсгийн хувьд үүссэн байна. Гэхдээ энэ манифест хийж байгаа хүн маань өөрөө болохоор зэрэг эмэгтэйлэг тал нэгаа даа. Тэгээ энэ манифест хийж байгаа тал нь болохоор зэрэг энэ дээр нэг амар санаа зовох шаардлага байхгүй. Яагаад вэ гэвэл яг манифест хийгдээд та хоёр учирсны дараа та хоёр бие бинийгээ үнэхээр гахалтай сайхан таних болно. Тэгээ энэ бодоод байсантэй тэр амар одоо юу гэдэг амар тийм нийтэж эмхтэй би хүсдэг гэдэг энэ эргэтэлэг ингээ ботцсон явж исэн байлаа гэж бодъё л та. Тэгээд яг үнэндээ учрах хэвээр тий тэр гэрлэх хэвээр хүн болохоор ердөөсөө ч нийтэж биш харин ч амар тийм гэр амтай хүн байдаг ч юм уу. Тэгтээ ингээд нөгөө нэг өмнө нь тэгж боддог байсан ч гэсэндээ яг
та хоёр учирсны дараа болохоор зэрэг надад угаасаа анханасаа нийтэж эмэгтэй хэрэгтэй байгаагүй маань. Угаасаа надад юм гэр амтай эмэгтэй илүү чухал байсан юм байна гэдгийг ойлгоно. Өөрөөр хэлэх юм бол эрэгтэйлэг талаа эмэгтэйлэг тал нь бол нэлээд задлж өгөхөөр харагдаж байна. Тийм байна. За энэ талд нь хэдэн үзүрнүүд авсан юм чи нөгөө талд нь бас хэдэн үзүрнүүд авч үзье. Тодруулга авъя. За энэ тал нь болохоор зэрэг тийм эмэгтэйлэг тал нь болохоор зэрэг яг гэрлэлт, хорим тий одоо юу ч үгүй тиймэрхүү юм хом нь бол ингээд яг ямар хөө байх вэ гэдгийг аль үшээ харцсан байгаа харагдаж байна. Тэгэхээр нэг нь бол ингээд шийдвэр сонголтоо аль хэвчээр гаргацсан тий би ингээд ийм гэр бүлийн хайр дурлалыг хүсэж байна, би хормыг хүсэж байна тий ингээд бүх юм маань ингээд амар ойлгомжтой одоо зүгээр яг тэрнийхээ төлөө би ингээд айгуу тийм өөрийнхөө зүгээс хийх стануудаа хийгээд манифестээ хийгээд тий өөр дээрээ анхаарлаа хандуулад ингээд явж байна. Гэ байж нэг нь болохоор зэрэг жоохон толгойнол эргэцээ явж байгаа нь болохоор харагдчихээн. Гэхдээ манифест хийгдээд ингээд та хоёр ингээд учирсны дараа бол энэ бүх illusion буюу те энэ нэг юм зүуд зэрэглээ буруу ботцсон байсан бодол модал бүх юмнууд нь задарч гарч ирээ. Тэгээд та хоёр илүү аз жаргалтайгаар бол цаашаа харилцаагаа өргөлжлүүлж чадна гэсэн юм мессеж гарч ирлээ. За ийм байна. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орох болно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг таныг гэрлөө хүний талаарх онцгой зан чанар те. За тэгээд гадаад төрхийн талаарх бас мэдээлэл авах болно. За та хоёр хизээ учрахыг бас цаг хугацааны баримжааг авах болно. За тэг хамгийн сүүлд нь гэрлэгч байгаа хүн нь танд ямар мессежийг өгөхийг хүсэж байна гэсэн ийм дөрвөн ширхэг асуултыг асуух болно гэсэн үг. За тэгээ энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг авах гэсэн юм бол пин коммент буюу хамгийн ихний коммент зэрүүлдээс холбоосоор ороод зааврын дагуу худалдаа авалтаа хийгээд шууд хүлээж авч үзэх боломжтой. За тэгээ нэмэлт авах шийдсэн бол нэмэлтээрээ уулзцгаая. Нэмэлт авахгүйгээр шийдсэн бол дараагийнхаа YouTube бичлэгээр уулзцгаая. Бүгдээрээ баяр таа.